орсон гэсэн юм мэдээтэй байна. За Visage Knights багийн үед бол бүрэн бүрэлдэхүүнээр хаалж байгаа. За мэдээж Айлал багт нь хожил хэрэгтэй. Өчнөгийн байрлалын үед одоо хоёр баг хоёулаа өөрсдөө хүсэж байгаа байранд бол байгаа гэж бодохгүй байна тийм үү? Тий. За тодруулан хэлэх юм бол Knights-ийн төслөгтийн 5 дугаар байранд 8 хожил 7 хожигдолтой байгаа. За хэрвээ энэхүү тоглолтод хожил байгуулах юм бол төслөгтийн дөрвөлөө дэвших боломжтой. За Bison-ийн төслөгтийн 9 дугаар байранд 5 хожил 10 хожигдолтой байгаа. За мөн ялгаагүй тоглолтод хожих юм бол юутэй ч унах бүсээс гарна. Төслөгтийн 8 дугаар байр руу TLJ багийн дээр бичигдэх юм боломжтой байгаа. За Bison-ийн хувьд тэгээд удирдлагын явцад бол ер нь одоо байгаагаас удирдлагын амжилт арай өөр байж болох байсан. Одоо хоёр ч хожил бүрэн одоо хожил авчих боломжтой тоглолтуудаа 2-3 тоглолтыг бас төгсгөл өөрсдөө хийж чадаагүй ингээд тоглолтоо алдсан гэдэг. Тэгээд ер нь одоо бусад их л одоо докторгүй юм байдалтай байгалаа. Тэгээд одоо удирдлагын багуудын хийх тоглолтууд одоо 3 дугаар тойргийн тоглолтууд ерөнхийдөө ингээд эхлээд явж байна. Тэгэхээр үлж байгаа тоглолтуудад их л нямба байх хэвээр. За мөн бас тодтгох онцлогох стат байгаа нь Bison дундаж оноо авалтаараа лигт 3 дугаар барьд бичигдэж байгаа. 81.53 оноо авж байгаа бол Knights 9 дугаар байранд 75.8 оноо авж байгаа. Тэгээ Bison бол оноо авч чаддаг баг гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. За тэгэхээр одоо хамгаалах тэгээд одоо өөрсдөө шалтгаалсан бөмбөг алдалтыг баг хийх нь тэдний хувьд өнөөдрийн тоглолтод ажиллах одоо боломжийг гаргаж ирнэ гэсэн үг. За Knights-ийн хувьд бол харин тэдний хамгийн эмзэг цэг нь одоо олон тоглолтын байрал болчиход байгаа. За өмнөх тоглолтын дээр Пенийг холбогчдоор довтлогчдоор тоглуулж үзсэн. Үүн бол тэр нэлээд үр дүнтэй болох шиг болсон. Гэхдээ харамсалтай нь тоглолтод бол хожил авч чадаагүй. За ер нь тэгээд нэг өөр гараа гаргаад ер нь нэг туршилтал яваад байна гэж харагдаад байгаа Knights-ийн хувьд бол яг эцсийн одоо найдвартай тавт нь ямар тавт байхаа бас шийдэггүй л байгаа юм шиг анзаарагдаад байгаа. Тэгээд сүүлийн 2-3 тоглолтод анзаарч байхад манаас Монгол Улсын бөмбөгийн нэгэн цаг үеийн тод нүүр царай болсон оюун цэцгийн Уган баяр гараанд гар тоглож байгаа. Бас гоё байна. Одоо энэ олон жил тоглолцоод одоо ч гэсэн ингээ гараанд гар тоглох хэмжээний бэлтгэлтэй байгааг нь харах бол үнэхээр гоё байгаа. Ер нь бол бэртэл одоо 100% илаашарсан. Тий, удирдлагын ихэнд бол бэртэлтэй байгаадсан шүү дээ, тий. За Knights-ын довтлогоо Тэмүүжингийн гарт бөмбөг нь мөнхөрдний эсрэг зүүн рүүгээ яваад орсон. Довтлогын амжилттай. Тоглолтын нээлтийн оноо. За Knights-ийн Brothers-ийн эсрэг маш чухал ажил авсан. Тэгээд тэрхүү тоглолтод бол багийн ахлагч Эрдэнэ цогт байгаагүй хэдий ч Ариун болгийн Тэмүүжин маш гоцгой тоглолтыг үзүүлээд багаа бол хожил хөдөлсөн байгаа. За харин нөгөө талаас Justin Moss бол улирлыг оноо авалтаар одоогийн байдлаар тэргүүлж байгаа. 29.6 оноог дунжилж байгаа. Энэ бол улирлт одоогийн байдлаар бүх тамирчдыг тэргүүлж байгаа. Тэгээ баг нэг 80 оноо авж байгаа. Тэрний 30 оноо Moss авж байгаа. Асал мундаг үзүүлэлт шүү. Moss дайрсан. Үнээр өчрхөг байна. За Moss-ыг одоо ямар хэмжээний тоглож идэх өнгөрсөн өдрөл бид маш сайн харсан. Хасын хөдөлгөөд багтаа тэр лигийн аваргуулсан. Том одоо дахин биетэй тэгээд одоо дундын шидэлттэй түүний одоо давуу талууд хөлийн урд цайтай төгсөх чадвар бол өстэй үнээр хамжиж байгаа. Бас хамгаалалт том одоо сайн нэгт хамгаалттай энэ тоглогч. Bison-ы довтлогоо. За багийн ахлагч мөнхөрдөн дээр бөмбөг байна. Тулаг дээр гарч байгаа бөмбөгөөс Пений дүн дээр хамгаалтыг хийж байгаа. Дамжуултын замд нь гар хүрцэн. За дүлгөө мөрөнгийн хувьд бас Бэртлээс ирээд тэгээ 3 дахь тоглолтод оролцож байна уу? Пени давтан амжилттай. Ер нь яг хоо Knights бол бас их зузаан бүрэлдэхүүнтэй байгаад байгаа шүү дээ. Одоо гангийн мэлгүүн бас тоглолтуудад оролцож эхлэегүй байгаа тийм тий. Одоо ер нь одоо яг 90 сар бол ингээ 100% байх юм бол их өндөр, их урт ийм одоо тавт гаргах боломжтой байгаад байгаа. Зүгээр өмнөх төр тоглолтын дээр тоглолт шиг Пенийг одоо давтлагч холбогч дээр тоглуулад тий. Ингээд тоглох юм бол их өндөр уртын тавт багс байж болохоор байгаад байна лээ. Би түрүүн бас өмнөх тоглолтод хожигдсан гэ андуурсан байх шүү. Brothers-ыг хожигдсан байж тээ тий. Сүүлийн тоглолтод тэр тоглолтын дээр Penix одоо point forward байр дээр тоглуулад нэлээд бас үр дүнтэй анзаарчихлаа. За Moss багийнхаа эхний 3 хоног авлаа. Bison-ы бүрэлдэхүүнд өнөөдөр тэлмэн эргээд ирсэн байна. За баг дотроос нэлээд асуудал болсон ийм одоо мэдээлэл бас дуулцсан. Дасгалжуулагчтайгаа ам мөрөйсөн гэдэг дасгалжуулагч нь тоглолтуудад оролцуулахгүй торгосон байсан юм шиг байна лээ. Тэгээд өнөөдөр бол дасгалжуулагч нь одоо Монгол дасгалжуулагч Эрдэнэ бүрөө ирсэн ингээд тэлэн бас багийнхан бүрэлдэхүүнд ирсэн харагдана.
За хоёр багийн өмнөх хуцраа тэлбэн их сайн тоглосон санагдаж байна. Одоо нөө бодтой түрүүнд амж Элиша Томсын дараачаас оноо авалтаар 2 ч өгсөн санагдаад байна. Мөнхөрд нь ураас шийдсэн шийдэл амжилт бай. За өнөөдөр Санчир бас хэдэн минут тоглох бол тэр сонирхолтой байна. За форум бол ерөн жигдрээд байгаа. Сүүлийн одоо 2 3 тоглолтонд 16 оноо дунжилж байгаа. Тэгээд Санчир бэлтгэлтэй байгаа үед одоо тоглолтын төгсгөлд багт ямар нөлөөтэй байдгүй гэдэг нь бас сүүлийн тоглолтууд үнээр харагдаж байгаа шүү дээ, тийм. Дөнгөжин Оон баяр. За хаста амьдрдаг газар да. Шийдэл дуслаа. Энэ завжны шийдэлт бол хамгийн найдвартай шийдэлт байлаа да, нэг хэсэг Монголоос гисэн. За мөнхөлийг өөрөө дайраад орсон алдаа салгаж байгаа юм байна. Найтсын 3 дахь алдаа. Мөнхөрд нь мөнхөрд нь. За багийн ахлагч мөнхөрдний хувьд бас улирлын эхний тоглолтуудад ер нь л тогтмол 5 алдаатай болоод одоо үндсэн цагаас өмнө тоглолтыг өндөрлүүлээдсэн. Тэгээ сүүлийн хэдэн тоглолтууд бас алдаанаас бол харин харьцангуй бага орж байгаа. Яг ер нь нэг юу гэж анзаардаг. За Эрдэнэт асууж байж бидэнд харагдаж байна. За Монгол Улсын их сургуулийн шонхрууд багийг одоо сүүлийн бараг 20 жил ажиллаж байгаа хаа. За би одоо 20-с жилүү байж магадгүй Эрдэнэт асууж өгч одоо Монгол Улсын их сургуулийн эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөгийн багийн одоо сонирчийн тэмцээний төвшөнд гаргаж байгаа бүх амжилтын үнэтэй холбоотой. За мөн Монгол Улсын их сургуулиас яг одоо лиг тоглож байгаа, идэвхтэй тоглож байгаа тамирчид энэ хамгийн олон тамирчид байгаа. Тэр сургуулиар нь ангилуул уушаас одоо хамгийн олон шилдэг залуучууд гарч ирсэн байгаа. Яг харахгүй одоо манай Монголын сагсан бөмбөгийн нэгэн одоо цаг үеийн тод төлөөллийн дасгалжуулагчтай. За Пени шидэлтэй алдсан тулаг давтгаа тогтож байгаа юм байна. Түрүүд өрж доор мост их хөвтэйхэн атгуулсан. Моос харин цагны нөгөө талаас давтах гэж баад бөмбөө өрөөс алдчихлаа. За бөмбөглөж шууд тийш явах ч уг нь боломжтой байлаа. Ер нь яг одоо Бизоны хувьд бол энэ хамгийн бас нэг найдвартай давтгаан болчиход байгаа тийм. Мост ингээд яг одоо зөв атгуулчих юм бол бөмбөг өгч чадвал тэгээд оноо авах магадлал, давтгаан амжилттай болох магадлал маш өндөр байгаа. Гой давтгаа явсан шүү. Пени дээр бөмбөг ирсэн. Пени харин цацалт дутлаа. За Моси самбар. Бүрд орж. За тулаг өөр орж шууд 3-аас явуулсан. Элбгийн тулаг эхний 3 оноо авлаа. За лигийн одоо шилдэг рүүки тамирчны шагналыг авч ирсэн энэ залуу. За лигт орж ирэхээ яг өмнөх хөлрөл одоо оюутны лигийн бас оноо авалтаар тэргүүлж ирсэн. Дундж оноо авалт. Тэмүүжин хамгаалалт амжилттай болсон Моос. Бөмбөгийг хадгаад тасалсан. Бизоны давтгаа хамтаа харцгаая. За Найтс бол бүсийн хамгаалтанд шилжсэн байгаа. Моос төгсөн. Моос хоёрын эсрэг давталсан. Контакт байсан уугүй юу? За хажуугийн шүүгч илүү алхах гэж заалаа. За Моос бол шүүгч рүү бас юм хилээл байгаа байна. За эндээс харъя. За дамжуултаас их доор ирсэн. За контакт байгаагүй маа. Эхний тэр төлдрийн хамгаалт сайн болсон шүү дээ. Яг өмнө дээр нь цохоод нэг саатуулсан. За ингээд тунгалгийн Санчир тоглолтод орж ирлээ. За Санчир нэлээд жин хасцсан юм шиг харагдаж шүү. Өдөрлийн одоо ихэнд Бизонтой нэгдэжсэн үеийг бодох юм бол одоо формонд орж байгаа юм байна да. За Санчирын хувьд Бродерсын эсрэг 16 оноо авсан, TLG-ийн эсрэг 15 оноо авсан. Сүүлийн 2 тоглолтод. Тэмүүжин 3 шийдэл амжилттай. За Тэмүүжин энэ жил бас гоё формтой байгаа. За бас бэртлийн улмаас удирдлагын одоо дунд хэсгээр цөөнгөдөн тоглолт үнэлсэн. Хөлний гинтэлтэй байгаад байгаа Тэмүүжин сүүлийн ер нь 2-3 жил. Моос заалавгцэн дийг дохиж заргалаад болтсон алдаа салгажээ. Өнөөдрийн тоглолтод Найтсаас тэгээд одоо багийн лидер Эрдэнэ цогтоос тоглох боломжгүй байгаа. Цогтоо бас баруун хөлний одоо бас гимтэлтэй байгаад байгаа тий. Тэгээд 10 хоног өнжинэ гэжсэн 30 оны сүүлийн өдөр буюу 31-ний тоглолтод тоглосон. За тэгээд тэр тоглолтын дээр бэртлээс стресс юм байна гэсэн ийм мэдээлэл авсан. Тэгээд одоо дахиад нууц нэг 7 хоног бол тоглохгүй юм шиг байна. Харамсалтай одоо удирдал нь үнэхээр гоё явж байгаа тий. Одоо бага дундж оноо авалтаар тэргүүлж 20.6 оноо дундж байгаа.
Тэгэхээр яг хөө зөв эрдэнэ цогтой үед бол бэртлээ бүр сайн нэг өсөн одоо 100% эдгэх хэрэгтэй л дээ нөгөө хол явах гэж байгаа зорилготой баг чинь тийм үстэй. Тэр багийн лидер хүн чинь одоо бэртлээ бүрэн эдгэхгүй тоглоод байвал тэгээд өшөө нэмж сэтрээд байвал өдрөлийн төгсгөл рүү хэцүү болчих бас магадгүй. Нэг 2 3 тоглолт нэг 7 хоног өнжөхөд яах вэ тэгээд илүү урт хугацааныхаа юм бодох хэрэгтэй. Өдрийн 3 шилдэг амжилттай болсон. Өнөөдөр 2 шилдсэн 2-ыг нь хийлээ. За төгөлдрийн хувьд бас ер нь удирдал эхэлснээс хойш багийн хөгжөөнд дэмжигчид сагсан мөс сонирчдоос бас ер нь их шүүмжлэлт өртөөд байгаа. Энэ удирдал. Тэдгээр шүүмжлэгчдийн нэг нь бас бий. За ялч одоо холбогчийн байрлалаар гарч байгаа шийдвэрүүд бас энэ хожигдсон тоглолтуудад багтнууд ялч сөргөөр нөлөөлсөн. За сая маш эвгүй халтраад унчих шиг болох юм. Гайгүй байгаа да. 100 гойны 10. Шилбэ бариад байна уу? Өвдгөө бариад. Өвдгөний арай доогуур л бариад байна. За энд харъя. За хөл орооцсон байна. Тийм байна. Санчиртай хөл орооцолтод газарцахтаа яг өвдгөөрөө шалан дээр контактлцсан байж бас магадгүй юм шиг байна да харамсалтай. За ингээд тоглолтоос гарахаар боллоо. За шууд амжилтын ерөнхий ивент тэтгэгч банкд нэвсэн найз бүрийн тоогоор 10 30 50 100 мянган төгрөгийн хадгаламжийн эрх авах боломжтой. Мөн 2024 оны цоошин RAV4 автомашиныг ч авах боломж үзэгч танд бүрэн дүрэн бий. За тэлмэн одоо талбайд орж ирснээс яг цэвэр холбогчийн байрлалаар тоглоод тулга бол 2 номерлоо орж байгаа. Энэ удирдалд Бизоны удирдлын эхлэл авсан хожлууд бол тэлмэнтэй одоо маш хамааралтай тийм. Тэлмэнгийн одоо тоглолтод үзүүлсэн нөлөөгөөр авсан хожлууд хэд байсан. Бизон багт өмнөх жилийн Бизон багт яг дутагдчихсан байрлал нь туршлагатай холбогч байгаа гэсэн. За Жамсранд орж шангалттай зай өгцөн. За Жамсранд оржийн бас ерөн шидэлтийн оновч бол их өндөр хөвтэй байгаа шүү. Их цөөн оролдлогоор маш олон шидэлтийг боломжтой болгож байгаа. Санчир Тэнийг эсрэг санчир завж руу гаргасан 7-5 секунд доор моос байрлал ажилласан. Нэгийн эсрэг бол аргагүй дээ. Үнэхээр одоо хэцүү. За найзын хувьд өрн байж болох хамгийн сайн хамгаалагчаад тавьж штэ гоо 5 цэнтэй. 5 цэнд үсээс суулсан байх шүү нэрээ. Тийм байна. Арай өөр харагдадсан чинь. Ер нь бас сулрал болгонд л 2-3 удаа авчсны стилээ өөрчлөлт амжиж байна да. Хамгаалалт амжилттай бол бөмбөг таслаа сөрөг тоглоход явах үед алдаа гарлаа. Жамсранд орж алдаа. За айлд баг давхар солилцоо хийж байна. Кайри Walker болордлого гэсэн 2 тоглогч Бизоны бүрэлдэхүүнд орж ирж байгаа бол Томс Батагийн мөх болт 2 Бисэж Найц багийн бүрэлдэхүүнд орж ирлээ. За мөх болт бас одоо манай Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг сүүлийн удирлаа гэж зарлцсан ууга болдоо 2 маань одоо ингээд сүүлийнхээ өдөлтийн удирлаа энэ удиралд явж гин да. За болордлого мөнх болт гэх нэгэн цаг үед одоо мөр зэрэгцэн тулдаж явсан нэг багт ч хамт тоглож исэн. Эдгээр одоо нэг үеийн шилдэг мастерууд маань одоо удахгүй ингээд бүгд л одоо карьерээр дуусган дээ. Тэгээд боги бол алдан бусаар зарлаагүй байсныг би өөрөөсөө сонсоод би бас нэг нэвтрүүлгээр хэлсэн. Тэгээд боги бас сүүлийн удирдна гэж дуулсан. Тэгэхээр ингээд хэдэн залуучууд маань энэ удирдлын дараанаас ингээд Мака хандаа үлдэхэндээ. За энэ үед тулгын өөрчлөлт шийдэлт хууль амжилттай болсон Жамсранд орж бөмбөгтэй хот тэлмэн алдаа гаргаж байгаа юм байна. Тоглолтын эхний үеийн цаг дуусахад 3 минутын хугацаа үлдлээ үзэгчтэй. Тооны харьцаа 18-14. За ер нь зүгээр нэг юм их аядуухан тоглолт яваад байна тийм. Тоглолтын 4-р үеийн ширүүсэндээ тэгээ 4-өөс нааш ширүүсч магадгүй. Аль нэг баг нэг тоглолтын хэмнэлийг нэг хурдан болгож тоглолтыг арай өөр уур амьсгалтай бас болох байх. Яг одоогор бол аль баг нэг 24 секундтэй бараг бүрэн ашигласан нэг довтоохон тоглолт үргэлжлээд байна. За Бизоны довтлогоо. Тэлмэн болордлого баруун дээр заслаа ирсэн. За санчир цаанцлааны араас гүйж орж ирсэн хамгаалагч хөдөлгсөнгөө тулаг их холоо шийдсэн шидэлтийнүүдаа гараас хүчтэй гарсан бөмбөгийн төлөө тэмцэлээр алдаа гарчээ. Бизоны 3 дахь алдаа. За Кайри Walker-ийн удирдлын дундаж статыг та бүхэн танилцуулах юм бол 14.2 оноо 6.2 самбар 5.3 ашигтай дамжуулт. Дэлбай дээр Мос болон Кайри Walker хоёрын өнгөрөөж байгаа минутаас их зөрүүтэй байгаа. Ер нь бол багууд легонороо нэг 50-50 гэж ашигладаг бол энэ дээр яг минутыг гарах бараг 70-30-аар ашиглаад байгаа.
За харин эсвэргээрээ Knights-ийн шинэлэг онооруулах Lance Thomas гэж энэ залуугийн хувьд бол тоглолтын хувьд их гоё юм уран тоглолттой юм чинь байлаа. Энэ өндөр хүн одоо тэгээд ийм бөмбөг эзэмших чадвартай, ийм тесрэлттэй байна гэдэг бас маш том давуу тал шүү дээ. Тэгээ Brothers-тэй одоо маш хэцүү тоглолт Эрдэнэ цогтой зөөд хожил авахд ерөөсө 3 дугаар үеиг бол бүтэн авч гарсан гэж хэлж болно. Kyrie Walker өнөөдрийн тоглолтод ирснээ үзэгчдэд мэдээлээ. За нэг ингээд тесрээ орчоо зогсоох гэж хэцүүлдэ энэ залуу бие өвчтэй тесрэлттэй. Өөр нь агаарын талаанд бас хэр барагтай тамирчинд бол гэж амар дийлтэй тахгүй. За нэг кроссовер эндээс бас тесрэлт их сайн авдаг тийм. Нэг залтнаас нэг тесрэхээр их том алхамттай хамгаалагчаас зай салгачдаг. За нэмж хилтэй алдсан Lance Thomas-ийн самбар. Тавцэнд нүүрэн шумаар дайраад орох гэсэн өөрөө бөмбөг алдчих шиг болох юм. За бас алтраа дуус шагааг болчихоо яа. Бизон бөмбөгтөд автлаа. За энэ харъя. За санчиртаа бас л хөл орооцолтод алтраа дуунжээс санчир өдөр өвлийнх нь ард дээр гიშгцсэн байна санамсаргүйгээр. Kyrie Walker яаж хамгаалах уу гэсэн дамжуулт өгж байгаа. Дамжуулт нь хамгаалагчийн гараас ойж байна. За нэг эсрэг тоглох юм болов гэж утсан. Дамжуулчлаа. За Kyrie бөмбөгийг хажуу шугамаас тоглолтод оролцуулна. Боловтлог. За буцаад Kyrie бөмбөг хүлээж аваа шууд өрөн дээрээс шидэж үтсэн шидэл дэлий гарч байна. Lance Thomas нэгсээр аваад бөмбөг авсан. Нийсрэг тоглож ил гэж юм болоо да. Алхамтаа оролт хийсэн шүгэл дуурсан доотлон амжилттай. Үнэхээр урт байна. Урт байна. Жанди сарай. За боловтлогоо бол өрн хурдаар илүүрхээ гарцсан. Тэгээд Бат Эрдэнэс контакт аваад довтлогоо зөсгөлөө. За тэгээ энэ өндөр шидэлттэй, оролттой, бөмбөг эзэмшилттэй бас л одоо мундаг ур чадвартай тоглогч байна лээ. За NBA-ийн бол хөгжлийн лигт тоглож байсан. Тэгээд манай Монгол төрхөөс өмнө Винсвелийн лигт тоглож бод 13 оноо дундалсан. Ийм тамирчин байсан. За тэлбэн бөмбөгтэй байгаа Санчир. Томсыг аваад гараад ирсэндээ Санчир өөрийнхөө нэрийн хуудас болсон step back 3 шилдэг хийсэн. Одоо амжилтгүй. Тавцэнд доор Lance Thomas заслан тавиад өгсөн тавцын талбай нэг талаас нөгөө тал руу coast to coast явсаар цацалт амжилттай боллоо. За онооны зөрүү 9 орж холдсон Kyrie өөрөө яваад орсон. Надад салгачаа. Хоёр чөлөө шилдэг шийдэн аль багийн дасгалжуулагч энэ нэгдүгээр үед ер нь завсарлага авсангүй шүү. Яг одоо тоглолтыг өөрөх нь хэмнэлээр явуулаад ингэж явсаар сүүлийн минут руу бид орж ирж байна. За Kyrie-гийн хувьд улиралт бол чөлөө шидэлтийг за нэг 68%-тай гүйцэтгэж байгаа юм байна. Steam цай үзүүлэлт бол биш л харагдаад. За довтлогоо бол яг 33%-тай. 3-т 1 довтлогоо хийж байгаа. Тэгээ шидэлтийн гүйцэтгэл бол бас энэ доогуур л байна л да. Торгуул ядаж 80%-тай шидэх хэвээр ийм байрлалын тоглогчд довтлогоо ядаж нэг 40%-тай байвал одоо боломжийн хангалттай гэж үздэг. Их алдаа авдаг тамирчдын хувьд те. Тэр торгуулаа нэг хамгийн муудаа 80%-тай шидэж явах дасгалжуулагчид бол боломжийн гэж үзэх хэвээр. За Бат Эрдэнэ гарт бөмбөг байна. Тэлмэн өөртөө олцсон багхан зай дээр шидсэн. Тэлмэн 3 оноо авч байна. 5 оноо зөрүү. За хуучин багийн хайсраг тулж байна. Тэлмэнгээ уцаа явахдаа смүхэлтэй гараа цохиод амжиж байна. Хатаа нэг мэдчлэгээ өргөд авах шиг байна. Хамтдаа авраг авч байлаа шүү дээ энэ маань. Тэмүүжин өнөөдөр 2 ч хийцэн дагавраас заалсан мөхөлд Хамс ямар гоё довтлогоо вэ? Төгсгөл харамсалтай амжилтгүй. За гард самраас өмгийг авсан. Эхний үеийн сүүлийн довтлогоо. За Kyrie-ийн гарт бөмбөг байна. Lance Thomas түндэр хамгаалтыг хийн. За ер нь өөрөө дуусгах юм болоо да. Kyrie step back хойшоо нэг суулгачаад явуулсан. Гадаа сатарчээ. За шидэлч гисэн орох тунд өглөө. Том сэтэргийн шунчлаа. Тэр урт хүн тэгээд одоо шидэхт нь хэцүү байлгачихад л ер нь хангалттай шүү дээ.
хитрхи шунаад ирүүний аваа орчлоо. Яг тэр кроссовер дээр нь хагас алхам алдсан. Тэрийг нөхөх гэж урагшаа яваад ирүүний орчлоо. Бизон баг солилцоо гэдэг хамгаалтын хоёр солилцоо илээ. Хоёр жижиг тоглогч орж ирсэн. Буцаад талбайд бүтэн талбайд шахсан хамгаалт хийх гэж байгаа юм болоо да. За ахнычлуу шийдэл амжилттай. Каригийн үеийн тоглолтод 4 дахь оноо авч байна. Явар шийдэл мөн амжилттай болсон. Ягуурт шийдэл загварлансаар багийн 23 дахь оноо олсон. Мөнх бол бөмбөгийг урагшаа шууд яасаад өгсөн бөмбөнд хинч үрсэнгүй. Бison дахиад нэг хурдтай довтлогоо явах боломж үүслээ. Сүүлийн довтлогоон дээр Санчрыг оруулж байгаа байна. Ер нь одоо довтлох шийдэх боломжтой 5 тоглогч байхыг хүсэж байгаа л да ойлгомжтой. Яг энэ байрал дээрээс маш олон хөлбөр явж болдог. Карид өгөхөд болсонгүй. Завжин дээр тоглож сууларсан байсан. 3-аас шийдсэн. Шийдэл амжилтгүй. Ямар ч байсан довтлож амжлаа. За ингээд тоглолтын эхний үе 25-23 харьцаатай өндөрж өгнө үзэгчтэй. Юу юм бэ хараа? Шууд амжилтын ерөнхий ивент тэтгэгч ухаалаг утсаа өөрчлөгаагүй хийцэнгээр зөвхөн PC Mall-оос. Уулзах Hisense брэнд PC Mall. Шууд амжилтын ерөнхий ивент тэтгэгч Даснаас ч нөр M-банк. Цаг хугацаа хязгаарлагдмал. Өнөөдөр нь өчигдрөөс илүү байх гэж одоо байгаадаа хандахгүй гэж сонголтгүй замыг сонгосон. Хөгжил бассандаа ханаагүй үед л үргэлжилдэг. Бассандаа буухан. Үндэсний дээд лиг, хөгжлийн лигийн албан ёсны банк. M-банк. Шууд амжилтын ерөнхий ивент тэтгэгч ирч хүчээ цэнэгэл Bacchus брэнд. Намайг сэргээдэг, цэнгэлдэг, онцгой болгодог Bacchus Carbonated. Үзэгчтэй тоглолтын 2 дугаар үе эхлэхэд бэлэн боллоо. 25-23 харьцаатай. Бисэж Nice баг 2 оноо илүү эхний үеийг дуусгасан. Аюутч холоодсон онооны зураг бол 2 болгоод ойртуулж чадлаа. Тэгээ сүүлийн 2 минутанд бол маш ашигтай үр дүнтэй довтлогоонуудыг бол зохион байгууллаа. За тэгээ бүр үеийн төгсгөлд ямар ч хэсэн нэг довтлогоо яваад сэдэлтийг амжлаа шүү дээ. Тэр бөмбөг орцсон байсан бол бүр Бизон илүүч байх юм боломжтой байлаа. Нүрэн шугамаас тэлбэн бөмбөг тоглолтод оролцуулан давуулж өгсөн тулаг. Лэнс Томс түн дээр хамгаалт хийж байгаа. Кари Дор Рамос юу гэж маш хэцүү байдлаас давтахаар төсөж чадлаа. Шүүгчдээс бол ер нь л алдаа нэхэд байна. Самрас бөмбөг авалт болон ашигтай дамжуулалтыг үзүүлэлт. За айл алнаар нь бол
Ашигтай дамжуулалтаар Knights нэгээр илүү. За Самраас Бөмбөг авалтаар бол Bison илүү гарч ин. Тэгээд хоёр багийн яг улирлын статистик үзүүлэлтийг харахад Бөмбөг алдалтаас бус бүх үзүүлэлтээр налах Bison баг тэргүүлж байгаа. Knights-ыг одоо дундаж онаавал Самраас Бөмбөг авалт, таслалт, товтлогооны оновч гэх мэт одоо тоглолтод байж болох толгуур бүх статистик Bison-ы талд байгаа даа. Тэний Бөмбөг шилжсээр үж байгаа төгөлдөр дээр ирсэн. Тэгээд давтгааны скууд багтгсан. Өдөрч давтгааны самбарыг авсан. Lance Thomas 2 оноо авчээ. Хоёрдугаар үедэр бол одоо айл талаас багийн легионер тамирчдод ороод ирж гисэн байгаа. Justin Moss энэ том биетэй тамирчлаас тэгээд үнэхээр уран хөдөлгөөн гарах юм аа. Бүлийн ажиллагаа бол супер байна. Бэни хай скрин аваад Lance Thomas-тай нэг явах гээд болсонгүй. Омбай дараад орсон суусул коридор гараад амархан 2 оноо авлаа. Туршлага нь айч үү. Ер нь үе ихснээс хойш тэгээд дайлал талаас бараг бүх товтлогоо амжилттай болгочлоо. Тулаг Мост үлдээсэн. За Мосын товтлогон дээр хаалт амжилттай. Lance Thomas-ийн хаалт. Санчир 3-аас шил дамжтгүй 2 боломжийг Мос үүсгэсэн. Мосын 2 оноо. За Thomas-ай гişиг алдаад унтсан. За Бөмбөг тамирчид тулга төгөлдөр 2 байв. Доорондоос базар контактлаад зөрчилдөж байгаа харагдлаа. За Thomas бас хажуугийн шүүгчдэр очиод нэг юм тайлбарлаа л байгаа юм. Контактнаас бас гişиг алдаад унтсан юм болоо да. Бодвол өөрийнх нь одоо хэлж байгаагаар тийм. Тэг контакт байсан штэ л гээд байгаа бол да. Төгөлдрөө тэгээд эхний үед бас зөөр мэдрээс усан гайгүй юм шиг байна түүний. Сайн мэдээ. Thomas 3-аас шийдсэн шийдэл байдгүй Мос самраас. Туршаа хурдан дамжуулалт гаргаад өгсөн. Walker нэгийн эсрэг 2 дахь дээр дохиод аргалсан. Дохио амжилттай боллоо. За Кэри Walker тоглолт 8 дахь оноогоо авч байна. Ер нь Lance Thomas эсрэг 2 довтлоод хуйлангийн оноо удаж чадлаа. Төгөлдөр. За Кэри нүксэн хамгаатай өрх ирсэн алт аваад авчирлаа. Bison-ы багийн 2 дахь алдаа. Knights баг одоогоор багийн алдаа байхгүй. Тоглолтын 2 дугаар үргэлжилж байна. Энэ тоглолтын араас үзэгчдийн маань энэ 7 хоногийн хамгийн бас шинэ он гараад хамгийн хүлээлттэй нэг тоглолт болох нь үзэгчтэй тэр бол SGF хасын хөдөлгөөр багуудын тоглолт байгаа. Тэгээ үзэгчд маань ч гэсэн одоо календар дээр тэмдэглэсэн үлдээж байгаа байлгүй дээ. Тэгээд өнөөдөр UJ Аренагийн тасалбар бол 100% зарагдаад дууссан ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр аренад ирж үзэх боломжгүй үзэгчд маань Premier Sports телевизээр энэ тоглолтоо үзэх боломжтой. За мөн өнөөдөр яг энэ цаг мөчид хөгжлийн лигийн бүх оддын тоглолт спортын ордонд явагдаж байгаа. За мөн бид бүх оддын тоглолтыг 4-р суугаараа шууд амжуулж байгаа гэдэг мэдээллийг та бүхэнд хүргэх таатай байна. Knights-ын довтлогоо. Доор Байртын төлөв тэмцэлээр за Мос хамгаалагч оригдсон. Lance Thomas дэш довтлогоо төсөж чадлаа. За ер нь аль талын тамирчин шүүгчтэй бол их харьцаж тоглож байна тийм. Ер нь Байртын төлөв тэмцэлж гисэн ширүү өрнж явах шиг байна. Шүүгчдэр очиод бас ингээм хилээл байгаа байна. Тэгээд Санчир заслан за Бөмбөг нөгөө жигүүр рүү шилжсэн тулга дундаа шилжил амжилтгүй. Бэни Тэндаруис буцаагаад гаргасан төгөлдөр за толгой түн дээр хамгаалтыг хийж байгаа. Давтлагын секунд бол хангалттай байна. За Knights ингэ төгөлдөр дээр Бөмбөг хит дуудаад байгаа нэг ийм л одоо сул тал болоод байгаа юм да. Ер нь одоо өдрийн эхнээс л одоо анзаарэгдээд байгаа. Холбогч дээр Бөмбөг ер нь 4 секунд 3 секундээс илүү одоо удах шаардлага ер нь байхгүй шүү дээ. Тэгээд аль болох Бөмбөг хурдан шилжчихвэл багт ашигтай байдаг. Төгөлдөр дээр Бөмбөг их удаад одоо өөрөө нэг залаад ингээд одоо юу хийж байгаа тодорхойгүй ингэж байгаа нэг багийнх нь одоо давталгаа бол усчихад байгаа. За аль талаас давхар солилцоонууд орж ирсэн. Bison-оос пүрвдөржүүлэн багийн ахлагч Мөнхилэг орж ирлээ. За Knights-ын бүрэлдэхүүнд лавгцанд даваад оржийн дүлгэн өмөрөн гэсэн тамирчид орж ирж байгаа юм байна. Jamsранд орж 3-аас
За харамсалтай шидэл цагаараа Джонсон гоо. Шууд амжилттай алтын ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алах нь урайтай Unitel Group мөн алтын ивент тэтгэгчээр Toyota Top Motors, Toyota RAV4 автомашины борлуулалт бүрээс зөөхөн мартахгүй төсөөлт хандивлагдана. Зөөх мартахгүй RAV4. Алдаа гарсан лавгцэнд хажуугаар зүрж явсан дамжтай контактлаад алдаа олчлоо. Ер нь хоёр багийн тоглолт удирдлагын эхний учраагаа бол уур амьсгал тоглолтын одоо зураглалын өвчсөн тэс үр болж байна. Эхний тоглолт их өндөр оноо авалттай. Одоо юм хурдан хэмнэлтэд тоглолт болж ирсэн. Тоглолтын эхнээсээ л их өндөр хэмнэлтэд тоглолт болж байсан шүү дээ. Өндөр тоглолт бол ингээд нэг аясаараа яваад байх шинжтэй эхний ас. Тоглооны оновчл айлтал талаасаа байна те. Хоёрдугаар агсаас тоглолт илүү өөр болох байх. Тэгээ эхний учраагаа бол Бизоны хувьд бас бүрэлдэхүүн ч гэсэн өөрчлөгдсөн. За мөн л Найтсийн хувьд ч гэсэн одоо тухайн тоглолтод бэртэлтэй байсан хүмүүс ирсэн, легонор тамирчин нэмэгдсэн гэдэг юм мэдээлэлтэй байна. За энэ үед завсралга захиалагджээ. Мос одоогийн байдлаар 14 оноо 5 дамжуулалттай гэсэн үзүүлэлтэд тоглож байна. За удирдлагын дунд чинь нэг 29 оноо бараг 30 оноо авч байгаа. Тэрнийхээ талд нь үрцэн явж штэ дөнгөж ихний хаст. За ашигтай дамжуулалт үзүүлэлт бол хэдийнэ давцсан байна. Санчир 3-аас Бэни дуцсан мөнгөийг самраас авсан хурдан тоглоонд дөлгөө мөрөн цацалтаа алдсан араас нь Бэни хогийг цэвэрлээд 2 оноо авлаа. За тоглолтод эхний оноо авч байна. Нойрс Уильямс. Өнгөрсөн хоёр багийн учраандас их бага оноо ердөө 8 оноо авч ирсэн шүү. Мост амархан байна. За Мост энэ одоо оноо авахт хэцүү байх ганцхан хүн л байна тийм ээ. Томс л байна одоогор. Уга арай бас дийлэхгүй байгаад байна. Уган баяр. Пендаруис. Хүртэж түн дээр хамгаалтыг хийж байгаа. Зүүн рүү яваад гаргасан дөлгөө мөрөө хөлгөөн дээр зөрөө нүүрэн шугам дагаа явсан. Давталгаагаа алдсан. Тэмүүжин араас 2 дахь боломж оноо олгосон. Сүүлийн Найтси 2 давталгаа хоёулангийн одоо дутсан давталгааг багийн тоглогчид нэмж цэвэрлээд оноо авлаа. Найтси хамгаалтыг харж байгаа. Үсгийн хамгаалт авцсан. Санчир бөмбөг алдсан хамгаалт амжилттай болсон шүү. Найс сөрөг давталгаанд Тэмүүжингийн урагшаа өгсөн дамжуултыг Санчир буцаагаад таслаа. За шитгэж бодож үзээд тогтсон хойно үлдээсэн Санчир суув 3-аас шийдсэн Санчирын 3 оноо. За Санчир ихний оноогоо авахд тэгэл Хьюжерэн ордон тэр чигээрээ шуугаад эхэллээ дээ. Багийн 36 дахь оноо. Бизоны хувьд тэгээд удирдал ихснээс хойш холбон тоглогчийн байрал асуудалтай байсан. Тэгээд хөгжлийн лигээс одоо Прүтер жижиг залуу одоо удирдлагын дундуураас сигнэндээ нэгтгэсэн. Ер нь минут бол том боломж юм байгаа. Тэлмэн суучгаар холбогчгүй болчиход байгаа. Дотоонсгүй дуусч байгаа. Дөлгөө мөрөгийн шийдэлтэн дээр мөнхөрдний хаалт амжилттай. Айл талаасаа бас их тесрэлтэй л хоёр тамирч уулзлаа да. Санчир зүүндээ дохиж аргалаад явуулсан. Хоёр дараалсан шийдэл. Найс багт хүнд тулсан. Ингээд нэг одоо шидэлтэй мэдэрчүүл хэцүү дээ Санчо. Нэгэн чинь хас их гой хөнгөө харагдаж байна. Одоо лигийн энэ удирдлагын анхны тоглолтуудаа хийж исэн тэр одоо тоглолтуудыг бодвол хойно үлдээсэн, угаад өгсөн, Омайр задлсан, дөлгөө мөрөн бодож үтсэн, завж руу гаргасан Тэмүүжин давч амцсангүй 24 дууслаа. 3 дараалаад Бизон хамгаалалт амжилттай болсон. Хоёрт нь одоо зөрж довтлсон, 2 довтлогоонд оноо авцсан. Одоо энэ довтлогоор оноо авал Найтсаас ерөн завсарлага ирэх болов. Нэг солилцоо орж ирлээ Томс. За Бисэш Найтсийн хувьд бол завсарлага захиад 2 эрэхтэй. Бизоны хувьд бол 1 эрэх байгаа. Бизоны довтлогоо Кэри. За Лэнстомс цаг нөгөөд хамгаалцсан карьерийн шидэлтэй алдлаа. За Кэригийн бас энэ шидэлтийн оновч их таар байгаа шүү. Өдрөл 9.5%-тэй шийдэж байгаа юм байна. Ер нь 10 шидэлтийн 3-аас уу? Тий, 10 шидэлтийн нэгийг л хийж байгаа. Үнэхээр муу шидэж байгаа юм шүү дээ. Өнгөрсөн өдрөлд Эпс багт тоглож байхад одоо ямар байсан бол арай дээр л байсан бах. Ер нь бол яаж ч утсан ингэж бас муу шидэг бах. Найтсын давталгааг хамтаа харцгаая. Тэг 4 оноо дутуу. Дөлгөө мөрөн донд шидэлтэй амжилттай.
Төлөөмөрөн бас удам дамжсан сагсчин аав нь одоо Монголын сагсан бөмбөгийн анхны лигийн тэмцээнүүдэд тоглоод явж ийл одоо. Бүрд орж хамгаалагчаас бүтэн биеэрээ урд гарцсан гэхдээ нүгсэн хамгаалагч нь Ланс Томас хойш таарлаа. Тэмүүжин сөрөг давтгаа эхлүүлсэн. Завжин дээр нэг тоглож сул байгаа. Тэмүүжин өөрөө алхамтай орд хийсэн ямар давтгаа вэ? Кайри Уокер хамгаалах гэж үсрээд контактлсан алдаа боллоо. Хоёр хамгаалагчийн өдөөс давтгаага төгсөглөө. Тэмүүжин бас гоё байна өнөөдөр хөнгөн байна. 9 дэх оноо болж байгаа юм байна. Бас л одоо ахны тоглогчдын тоонд орно шүү дээ. Одоо бол талбай нэг талаас нөгөө тал руу бүтэн талбайг дуулж аваад давталгаа амжилтаа олголоо. Хэлбэгийн дулаг буцаад талбай дээр орж ирсэн. Ромболдын Тэмүүжийн тоглолтод бол 9 оноотой байгаа. Ингээд 10 дахь оноо болж байна. За багасаа эхний 2 оронтой оронд оноо авсан тамирчин боллоо. Энэ ингээд сүүлийн 2 тоглолтод Тэмүүжин гоё байна шүү дээ, тийм. Ихтгэл одоо бас эрүүл мэндийн байдал үнээр одоо бас таа байгаа юм байна гэж харагдаж байна л да. Мөгөрлөн солгоо цаацсан цацалт гараад ирсэн шуугаад моос буцааж аваад авцсан. Яа. Би хүчээр үнэхээр одоо эзэрхийлж байна дөө. Энэ төгсөх юм баруун 100 гарын мэдрэмжтэй. Тэгээ маш энэ цээжний нөгөө бяр одоо хөгжил их сайн байгаа. Мөр их сайтай. Тэр бол маш том давуу талыг өгöd байгаа л да. Өнгөрсөн өдрөлд тоглож явахт нүгт харж байхад ямар ч одоо том тоглогч нэг мөрлөөл одоо нөгөө тамирчин тэнцвэр алдахад те моос өөрөө тэнцвэр алдахгүй байгаа байхгүй гол нь. Дүлгөөмөрөн суушидсан шидэлтэй алдсан мөнхөрдний самбар. Сагсан бөмбөг бол контактны спорт шүү дээ. Тэгэхээр ийм контактыг хамгаалагчтай өгөөд өөрөө тэр одоо эсрэг тоглогчийн контактыг аваа шингээх чадах хэмжээний биеийн бяртаа байна гэдэг бол маш том давуу тал. За Кайри Уокер ч гэсэн маш бяртаа тий. Энэ удаа алдаа авсан. Ер нь Бизоны 2 легоноор бол бие хүчээр бол дийлдэхгүй байна уу? Альж тамирчиндээ эсрэг багийн хамгаалагчд бол. Энэ дээр бол их холоо шахаж явсан биз дээ Тэмүүжин. Тэгээ өөрөө яг давтлах орон зай дээр орж ирээд давтлахаа төгсгөж байна. Батагийн мөнх болт талбай дээр орж ирсэн. За Кайри одоо чөлөө шидэлтэй их хэрэгтэй. Дөрөв нэг алдаж байгаа харагдсан. Эрдэнэ бүрд дасгалжуулагчд Бизон баг бас танил байгаа тий. Энэ баг дээр өмнө ажиллаж ирсэн. Өнгөрсөн өдрөл яг их хийсэг би санаад байсан тий. Нэгдсэн дэдлигээр бас энэ баг дээр ажиллаж идэв үгүй лөө. Ер нь энэ Бизон баг чинь нэлээд удацсан юм шиг санагдаад байх чинь. За бас тэрийг тодруулъя. Мэдээлэл шалгаад нэгтлээд үзэгчтэй бас мэдээлэл өргөнэ хойд дуурайгаас. Тэмүүжин Кайри эсрэг явах гэж үзсэн. За хоёр хамгаалагчийг ойрхон байгаа Тэмүүжин айн шидэлтэнд бас гарцсан л да. Өөрийнх нь одоо сурсан шийдэлтүүдийн нэг самбардаа л хөнгөн онж байна. Эхний хагас одоо хамгийн багасаа үр дүнтэй тоглож байгаа тоглогч нь Тэмүүжин нөгөө багаас Моос байна да. Моос Абутгатай талбай руу нэвтрүүлсэн дамжуул буцаад Кайри дээр ирсэн Кайри Уокер хувийн 11 дэх оноо. Найтсын самбарын хамгаалалт одоо энэ хагаст одоо их сул байна. Самбарт маш олон оноо алдчихин тий. Моосын авсан 18 онооны энэ баг талаас илүү самбарын доороос ирсэн оноо байх. Мөнх бол 3 шийдэх үед Кайри Уокер алдаа гаргалаа. За бичлэг үзье гэдэг байгаа байна. Одоо юу үзэж байгаа юм бол юу үзье гэж байгаа юм бол За ингээ Батагийн мөнх болд чөлөөд 3 шидэлтийг гүйцэтгэх нь бодлоо үйлдвэрлэлийн дээд сургууль цэвэрл дасгалжуулагчийн удирдлагадоор одоо Улаанбаатар хотод ирснээсээ хойш одоо оюутны лиг болон бусад энэ сонирхчийн тэмцээнүүд тоглоо. Улмаар бас лигийн тэмцээнд тоглоод ингээд явсан тоглож. Тэгээд Ууганбаяр, Болдоо хоёр маань хоёулаа Хаман гард гэж баг үүсэн бий болсон цагаас хойш одоо ингээд Knights болоод брендингээ өөрчлөлт явж байгаа энэ багтаа сүүлийн одоо 10 жилийн карьераа зориулж байна да. 3 удаа авраг авсан. Хаман гард багтайгаа Супер лигний төрүүлээд Дээд лигт 2 төрүүлсэн. Премьер Спортс лиг өнөөдөр үзэж та бүхэнд үндсний Дээд лигийн Юж аренад болж байгаа энэхүү тоглолтыг шууд амжуулахаас гадна 4-р сувгаараа яг одоо хотын төвд спортын төв ордонд болж байгаа М хөгжлийн лигийн бүх хотын тоглолтыг
шууд амжилт үзүүлж байгаа. Ийм хөгжлийн лигийн бүх одын тоглолтод оролцож байгаа одоо дараагийн үндэсний дээд лиг рүү дэвшин гарч ирэх боломжтой залуус бүсгүүчүүд октоудын маань одоо маш сонирхолтой бүх одын тоглолт ур чадрын тэмцээнүүд яг одоо явж байна гэсэн үг. Тэгээ хөгжлийн лигийн маань хувьд энэ үйлрэл бас их онцгой байгаа тийм ер нь их ахицтай хөгжлийн хувьд. Тэгээ лигоноор тамждаг одоо бүр өмнө Монголын дээд лиг төрөл аврагуулж ирсэн лигоноор тамжиж ирсэн Тоглож штэ тийм хөгжлийн лиг тоглож байна. Налах Бизонд үсэн Релли Росс одоо хөгжлийн лиг рүү тоглож байгаа. Хөгжлийн лигийн багуудад одоо хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдын оролцоож гэсэн их нэмэгдсэн байгаад байгаа. Хөгжлийн лигээс бага хөгжүүлж хөрөнгө оруулж явж байгаа дээд лигт орноо гэсэн ийм зорилттой хөрөнгө оруулагчид манаас ажилдаг болсон байлээ. Тэгэхээр одоо Сагсан мөнгөний спорт, Сагсан мөнгөний лиг маань ингээд нэгдсэн нэг юм цог системд орж ийн гэсэн үг ээ. Ингээд үеийн төгсгөл Pendarus Williams 3 оноо шилдэг амжилттай болгосноор BSH Knights баг 1 онооны илүүтэйгээр хагасыг дуусгаж байгаа үзэгчтэй 15 минут завсарлаад эргээд уулзъя. Зүрх техникийн хагас өндөрлсөн. За Бизоны хувьд чөлөө шилтийн орлого бол илүү хийсэн харагдаж байна. Өнөөдөр болсон тоглолтуудын хуваарийн мэдээлэл үзэж таагүй харагдж байна. Яг одоо Бизон Knights тоглолт явж байгаа бол энэ тоглолтын араас Eps хүлгүүд. За өнөөдөр ихний тоглолтод 10 Wings баг тоглоод 10 цоцсон. Дараагийн тоглолтод Дархан United баг Металлыг буулгаж авснаар удирдлагын маш чухал хожлоо авсан. Удирдлагын 7 дахь хожил нь Pendarus Alliance-ийн бөмбөгийг мөнхөрд нь маш мэдрэмжтэй гар явуулсан. Тэлмэн 2 дугаар хагасыг Тэлмэн гараанд гарч ихтүүлж байна. За тэгээ хоёр багийн статистик бас харж байхад Бизон сэлгээний оноо авалт маш сайн байгаа харагдаж байна. Ер нь яг нарийн стат арах юм бол удирдлагын сэлгээний оноо авалтаар тэргүүлж иж магадгүй. Ер нь тоглолтод их өндөр сэлгээний оноо авалттай байдаг. Одоо сүүлийн тоглолтод ялангуяа сэлгээнд нь санчир байгаад тахаар чинь тийм үү? Санчир сэлгээнээс тоглож байхад учраас энэ бол бас байж болох статистик байх. Пенетр алдаа гарсан багийн ихний алдаа. Томс залсан. Бэни хаан үлдээсэн Тэмүүжин 7-14. Хай скрин заслан ирж байсан заслан нөгөө рүү явах гэж байгаа бөмбөг алдчих байх юм. Намзалтаар гарч ирэх гэсэн. Тэгээд хоёр дахь залтан дээр бөмбөг өөрөөс алдсан байгаа харагдлаа. Кэри за Мос руу чиглэсэн дамжуулалт арай өндөр болчлоо. Уг нь бол доор бөмбөггүй тамирчдаас нэг дээр слаа тавиад их гоё боломж үүсгэх төглөө. Өндөр тоглогчид, самрын тоглогчид ингэж нэгэндээ одоо заслан тавьж сууларж дамжуулт өгч чадвартай байна гэдэг багт маш том давуу талыг авчирдаг л да тоглоом дээр. Хэсэг багийн хамгаалтанд бол том дарамт бас үзүүлдэг. Найсын давталгаа. Тэгвэл өөрөө будтал баг онгодож бод их гой задлсан да дүлгөөн мөрөн завчин дээрээс энэ тоглолтод 2 шидлээ хуйлын алдж байна. Моссыг анхаарах хэрэгтэй гэсэн нөгөө талд нь Кайри завчин дээр бөмбөг авсан. Гол руу өгсөн дамжуулт мөнх эрдэнэ дуудсан. Мосс 2 боломж авсан. Дээшээ явсан хамгаалтанд орсон. Буцаад мөнх эрдэнэ авсан. Мөнх эрдэнэ төгсгсөн. Шинэгийн мөнх эрдэнэ яг л өөрийнхөө идэг зүйлийг хийлээ дээ. Тэгээ хар ажилт бол үнэхээр юм зүтгэлтэй, тэмцэлтэй тоглодог тамирчин. Налах Бизон баг гэхээр одоо ер нь мөнх эрдэнэ ордог гэж одоо бараг хэлж болно тийм үү? Үзэгчтэй одоо фэнүүдийн хувьд. Тэгээд оноо авалт одоо самраас бөмбөг авч юу гэдэг стат бол бас тийм мундаг тамирчин бол биш шүү дээ. Гэхдээ энэ одоо цаасан дээр бичгтэйгүү багтаа үзүүлж байгаа энэ үр нөлөө бол үнэхээр өндөр. Найцын давталгаа Тэмүүжинээр бөмбөг ирсэн. Завжнаас 3-аас шийдсэн. Шилд амжилтгүй. Бизон бөмбөгийг авсан ямар ч байсан. Сөрөг давталгаа ганцаараа 3 эсрэг хэцүү болоо да. Яарсан үлдэл болчлаа. 3-3 хамгаалагчийн эсрэг давталууд давталгаа амжилтгүй. Ланс Томсын эсрэг авсан бөмбөг бол бүр цагирхтаач хүрээгүй байгаа харагдлаа. За ер нь тоглолтын 3 дугаар эхлээд яг уур амьсгал тоглолтын хэмнэлүүд бол эхний хагасаас төдийлөн ялгаа бол харагдсангүй. Бэни Зландерс зөрөө дүүртээ олцсон багахан зайн дээр шийдсэн шийдэл дуугаад гарлаа. Ингэж ойрхон явж байгаа тоглолт 4-4-2 ингээд оруулаад одоо тэнд л жинхэнэ одоо гал асах байх. Ер нь тэгээ аль аль талаас ус юм клач тоглолтууд тоглогчд байна те.
Тэмүүжин Пиндаруис нөгөө талаас одоо Кэри Санчер гэдэг. Бизоны тоглоо. Хайрын дундаас шийдсэн. Шилд амжилтгүй. Тоглогчоос бөмбөг гарсан гэж үзлээ. Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт эх 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох хуваар гарсан байгаа. Пэний тоглоом амжилттай нэмээд алдаа авлаа. За ингээд өөрөө нэг бөмбөг аваад оноо авъя гэд дайрвал одоо амархан байгаад байна шүү дээ Пэний гэвд. Илүү одоо багийн ийм одоо баланстай тоглолтыг хийх үүднээс өөрөө бол их одоо дамжуулаад бусдад тоглох зайг нь өгөө боломжийг гаргаж өгөх гээд ингэж тоглоод байгаа. Яа харахгүй энэ тоглогчийн IQ мэдрэмж энэ багийн тоглолтыг ингээд бүр тоглоод сурцсан талаасаа бол үнэхээр ийм одоо системийн төгс тоглож байгаа даа Пендарас Уильямс тэгээд хувийн ур чадвар ч гэсэн одоо үнэхээр дээд зэрэглээ. Тэгээ одоо өөрөө хүсээд гоцож тоглох юм бол ер нь авах нь бол 20-оор хязгаарлагдсан гэж шүү дээ тэ. Үнэхээр одоо манай Монголын лигт ирж тоглож байгаад нь би хувьдаа бол маш их талархдаг. Ийм одоо олон талт тэгш өв тэгш ийм тоглож манай лигт ирж тоглож байсан тохиолдол түүнээс өмнө юм байсангүй. Пендарас Уильямсийн үед тоглохоо амжилтаа олгосон. За эхний хагас ердөө 5 хоноотой өндөрлүүлсэн. 7 хоноо авалтан дээр дээш цойлоо гараад ирж байна. Монголын сакс мөнгөний дээд лигийн энэ 30 жилийн түүхэнд хамгийн анхны легионер тоглогч буюу импорт тоглогч одоо яг албан ёсоор одоо ийм статусгүйгээр Дэрэн Беркли гэж тоглогч 1994 онд 1-11 багт ирж тоглоод тэр үед холбон тоглогчийн байрал дээр цагаан харьцтай ийм тоглогч ирж тоглоод лигийн авраг аваад нутаг буцчихсан. Тэгээд тэр тоглогч миний санаж байгаа. Би тэр үед одоо жоох хөвгт анхны лигийн тэмцээнүүд үзээ явж байхад Монголд өөр ажиллаар ирсэн байсан хүн гэж байгаа. Тэгээд өөрөө одоо сакс бас олон жил ингээд тууштай хичээлсэн коллежийн төвшөнд хүртэл тоглодог байсан тийм хүн гээ. Тэгээд 1-11 баг тэр үед одоо Иесусийн Христийн одоо шашны байгууллага ивент итгэдэг байсан. Тэр байгууллагын шугамар одоо бас холбоос үлбэ байсан юм шиг байгаа. Тэгээд тэр Дэрнбергли гэж тоглогч тэр үед 1-11 багийн бүрэлдэхүүн холбогчийн байрал дээр тоглоод авраг авч ирсэн. Тэгээд одоо миний санахаар би тэр жоох хүүхдээс одоо үзчихсэн санахаар залтын техник маш өндөр юм тоглогч байсан. Тэгээд одоо шилдэг тоглогч нь байгаад баг нь авраг болж байсан. Энэ үед тоглолтын ээлж завсарлага ирлээ үзэгчтэй. Counting stars, 밤하늘에 pour. Завсралгын хугацаа өндөрлөлөө үзэгчтэй шууд дамжуулалтын хамтран ажиллагч PC Mall цэглэгэн барааны нэгтлгүүр та PC Mall-оос Apple, Samsung, Huawei, Honor брэндүүдийн бүхий л ухаалаг гар утсыг урьдчилгаа төлөлгүй лизингээр авах боломжтой. Ухаалаг утсыг зөвхөн PC Mall-оос. Хоёр баг одоогоор 3 оны шилдэг хоёулаа энэ тэнцүү 5-5-ыг амжилттай болоод байгаа. Хоёулаа 14 орлого хийснээс 5 нь амжилттай болсон. Чөлөө шилдэг үед харин Bison 16 орлогоос 12-ыг, BCH 7 орлогоос 7-ыг амжилттай болсон гэсэн ийм үзүүлэлттэй. Тэгээд Bison бол илүү самбарын доор тоглолтыг илүү сайн хийж байгаа гэсэн үг л дээ. За ингээд дараагийн хоёр шилдэлтэй ирэхээ моос авч штэ. Самбарын тоглолт тоглох нь бол илүү тоглоод байна. Гэхдээ бодогтой талбайгаас авсан оноо Knights илүү 10-аар 22-32. Илүү гүйцэтгэлээ төгсөж чадж гин гэсэн үг байна тийм үү? Bison бол илүү алдаа авч чадж байна. Мос ихний шийдэл амжилттай.
Justemos 19 хоноонд өрж байна. Пенигийн дараалсан хэдэн тоглоомнууд ингээ ононы зүрх 6 оолгоос салгацсан байсан. Мосын энэ шидэлтээр 5 ононы зүрх боллоо. Ер нь тэгээд одоо сүүлийн минутад шийдэгдэн дээ энэ хоёр багийн хувьд. Аль одоо баг өөрсдөөсөө шалтгаалах алдаа баг гаргасан баг нь л хожил авах боломжтой. Бөмбөг алдалтын үед BCH 8 бөмбөг алдалтай, Bison 7 бөмбөг алдалт хийгээд байна одоор. Томс гарт түндэр хамгаалтыг хийж байгаа. Lance Thomas өөр төр 2 их та дунаа чийдсэн. Ямар гоо шидэлт байна. Ур чадвар үнэхээр өндөр юм аа. Бас одоо хөл төлөвч нэг сурц харагдаж байна тийм. Мост стоплсон Пенийг алдаа гаргасан гэж үзлээ. Бөмбөгийг хатах шиг харагдсан алдаа байсан байна. Дахиад 2 шидэлж хэлэх. Ихтэй боллоо. За ингээд Penny Williams 2 алдаатай болсон. Thomas 3 алдаатай гээд 2 импорт тоглогчноос ер нь алдаа явцсан л харагдаж байна да. Мосын хувьд өнөөдөр бол одоогийн байдлаар чөлөө шидэлтийг 100% гүйцэтгэж байгаа. 7-оос 7. Ингээ 8-аас 8. Төвлөрөл үнэхээр гоё байна. Ер нь энэ төвшөнд одоо бэлтгэгдсэн бэлтгэл ингэж өндөр төвшөнд хийж байгаа эдгээр тамирчдын хувьд бол тэгээд тухайн өдөр шидэлт орохгүй тэгээд тэр өдрийн сэтгэл зүйн байдалтай холбоотой. Тэгээс бие махбодын хувьд бол физиологийн хувьд бол хамгийн өндөр төвшний бэлтгэлийг эдгээр тамирчид маань хийж байгаа шүү дээ. Өдөр болгон бэлтгэлтэй байгаа баг. Өдрөл талдаа орж ийн гэдэг чинь. Төвлөр маш гоё тоглоо явсан. 2 хамгаалагчийг хоороод хааш уналтаа бас л их хүнд элемент хийж шүү бас. Дахиад Мос алдаа авч байна. За Мос ч одоо бүр BCH Knights-ийн будагтал бод бүр амьдэрж байна дөө. Төлөөч хэлжин шугамны ард. За өөр дөр ингээд 7 дахь алдаа авч байгаа юм биш үү Мос? Эсрэг багийнхаа одоо нийт хийсэн алдаа нэг 7-гийн өөр дөр авч байна. За BCH-ийн тэгээд 14 алдаа хийсэн мэт тий 14 алдаа 7-гийн Мос дээр. Kyrie Walker сэлгэрөө бас сэтгэл дундуур сууж байгаа харагдаж шүү. Сэлгэрөө суухдаа яагаад намайг суулгаж байгаа юм бэ гэсэн байртаа одоо тасалжуулагчтай юм хэлээд байгаа юм шиг анзаарагдлаа. Тэгээ үеийн их хэсэгт бас сэдэдэн довтлогоо өөрөө ер нь гоцсож аваад бас төдийлөн өндөр үр ашигыг бол авч чадсангүй. Ер нь одоо орил мөнхөө чиний харж байгаагаар өнгөрсөн жилийн Эпс тоглож ирсэн шиг нөлөөг энэ жил Бизонд үзүүлж чадахгүй байгаад байна үү те? Тий, минийхаар бол тийм. Тэгэхээр юу нэг яг нэг багт ирээд багийн бүрэлдэхүүн дээр өөрийнхөө нэг нөлөөг үзүүлж чадахгүй. За нөгөө талаараа зөвхөн тоглогчийн буруу бас байхгүй байх л та мэдээж бас нөгөө багийн одоо дасгалжуулагчдын тоглолтын төлөвлөгөө бас энэ тоглогчийг төдийлөн бас нэг хамруулахгүй, оролцуулахгүй, оролцсон ч тэр нэг зөв талаасаа ашиглагдаж чадахгүй ч юм уу ийм байгаад тах шиг юм тийм үү? Би одоо Кариг талаар өмнө бас нэг 2 удаа сонссон санагдаад байна л та. Тэгээд өнгөрсөн жилийн одоо хамтрагч легионер Антони Смит болон Мос хоёрын бас нэг өрнөлөө зөрүүтэй байгаа. Үүн бас Каригийн минут энэ тоглолтод ялцчихгүй шууд нөлөөлж байгаа. Тэгээд тоглолтын өмнө ч бас хэлжсэн шүү дээ. Нөгөө 2 Бизомбагийн 2 импортоо ашиглаж байгаа минутын хойролд нэг 70-30 харьцаатай Кариг баг байна гэдэг тийм. Тэгэхээр ер нь нэг бас багт ингээд нэг зөгцдөг тоглож зөгцдөггүй тоглогч гэж байдаг шүү дээ тийм. Тэгээд тэр нь харамсалтай нь энэ жил Мос үед уучлаарай. Каригийн үед бас ингээм юу л таарчих шиг боллоо л доо. Өөрөх нь яг тэр тоглолтыг таарахгүй юм багтаа ирсэн юм шиг болцсон юм байна л да. Мос! Вау! За ёстой эзэрхэг байна да бодогтой талбайд. Мосын тоглолт бол Бизон зогсож байгаа. Бизон Мос зогсож байгаа гэж хэлж болно. За энэ үед сурчлагын завсралыг захиалгдсан Мос энэ дээр Lance Thomas-ыг бие үчээр илүүрхэд Тэмүүжин болон Дүлгөө мөрөн гэсэн бас тесрэлттэй хоёр тамирчны голоос цагаан дээрээс явлаа. Энэ үед завсралыг захиалгдсан. Үнэхээр хийх боломжтой юу? Чадна гэдэгтээ итгэлгүй. Гэхдээ Илүү томор мөрөөдөж, өчигдрийн өөрөөсөө төрүүлж алхаж чадвал мөрөөдөл бодит болох боломжтой.
хамтдаа илүү томоор мөрөөдье. Уулзах Hisense брэнд PC-мос. Шууд амжуулалтын ерөнхий ивент тэтгэгч Даснаас ч нөр M-банк. Намайг сэргээдэг, цэнгэлдэг, онцгой болгодог Bacchus Carbonated. Онооныц руу 7 хүртэл олж салаад исэн одоогийн байлар ингээд нэг болж ойртлоо. Тэгээд гарцаа авах Justemos өнөөдрийн тоглолтод улирлын дундчдаач хүрлээ гялцаж байна. 26 оноо 8 самбар. Дүүн 3 дугаар дуусаагүй шүү дээ. Одоо Lance Thompson эсрэг үнэхээр биеийн хүчээр илүүрэх чинь Lance Thompson-ыг одоо бүх талд дарамтч тоглоод байна шүү дээ. Тулж байгаа хамгаалалт тогтгоо аль алин дээр. За сая бол Мосын алдаа байхаа тэр Lance Thompson хөдөлгөөнийг хорьцсон. За энэ тараар бөмбөг дамжуулчаад за камерт ороогүй юм байна. Багийн алдаа дөрөвсдөж болсон байна. Томс дамжуулт өгөөд шийд рүү гүөх гэсэн Мос сая хөдөлгөөний хороод яг урд нь одоо хаагаа зогссон. Lance Thomas одоогийн байдлаар бол энэ тоглолтод ингээ 12 дахь оноогоо авж байна. Өдрөлд 14.3 оноо дунджиж байгаа тамирч байна. За энэ Мосын хамгаалтыг хараа тий. Үнэхээр сайн. За энэ дээр ялчгүй алдаа л да сая. Lance Thomas 2 дахь шидэлтэй алдсан. Бизон давтгоо хэрэгтэй. Мосоос өөр тоглогчоороос давтгоо явах шаардлага байна. Санчур Педро ороод ирчихсэн байгаа. Задлсан гайрд хамгаалагчаа дохиж аргалаад ямар гоё хөдөлгөөн бай. Сундуугаар гэхдээ харамстай төгсгөлөө алдах юм да. Маш гоё хуурлаа шүү дээ. Бэни бүр гайхаж зогссон. Бөмбөг хайчихгүй хараа зогссон өгнө. Төгсгөж чадсан бол 7 хоногийн шилдэг үзүүлбэрт ч орж болохоор гоё давтгоо байлаа. За нэг дохиод ерөн 100% хийчихэл давталгаа байлаа тийм. Баруун гараараа төгсгсөн. Тэгээд цол баг гараад ирнэ өөрөө ч итгээг баг. Өдөр явах газаргүй болсон. Доош өгсөн дамжуулалт нь харин Томс дээр ирсэн шүү. Томс давталсан самбарцсан амжилтгүй. Санчер Бүрөвд орж зүүн рүүгээ яваад орсон төгөл рөөс салаа салгажээ. Аль багийн алдаа торгуулд үрсэн ингээд хоёр чөлөө шийдэлтийг залуу тоглож шийтгэнэ. Гарааны олбогч төгөлдрийн хувийн алдаа хурд болж байгаа. Бүрөөд орчийн хувьд бол өнөөдрийн тоглолтод 2 оноо авсан байна. 2 чөлөө шидэлтийг үүсгэх нь харъя. Эхний чөлөө шидэлт амжилттай болсон багийн 60 дахь оноо. Шидлөө л найдвартай. За ингээд дахиад нэг удаа тооны харьцаа тэнцлээ. Нилээд тэнцэж нилээд тэргүүлээ солилоо шүү өнөөдөр тоглолтод. Бэни хайр их урагшаа гарч иж хамгаалцсан байсан. Заслан аваад довтлсон Пэни дундаа шилт хийсэн дууцсан Lance араас нь хатгаад орох тунд өглөө санчир бөмбөг ирсэн. Мос төгчүүд одоо алдааны асуудал ашигтай болчиход байгаа шүү дээ. Доор нэг тоглож сууд байсан гард байжээ. Сондон гард энэ тоглолтод эхний оноогоо авлаа. За Бизон багийн бүрэлдэхүүнд бол ингээд 2 дахь жилдээ хүчин зүтгэж байгаа тамирчин Lance Thomas салдаа салгасан. Lance Thomas талбай дээр хойд Knights-ийн довтлохоос их олон талт болж байна те. Өөрөө одоо high screen slot тавиад одоо доор mismatch дээр ч үлдэж байна. За өөрөө бүр энэ гадуур бөмбөгийг аваад нэг эсрэг нэг тоглолт
Ер нь хүр дүнтэй болоо да. Мосыг сэлгэрөө аваад Кайриг буцаагаад хийсэн. За энэ бас их зөв солилцоо гэж магадгүй гэж бодогдлоо сая. Яг тэгэхээр энэ үлдэж байгаа 2 минутанд Кайриг тоглуулаад 4-р үед Мос эхлэх байх. Тэгээд нэг одоо импорт тоглогчдын тоглоход маш үр дүнтэй ингээд тоглоод байгаа. Одоо Кайриг жоохон тоглолтод оруулах нь багт мэдээж тоглолтын төсөл рүү бас хэрэгтэй учраас дасалж өгч их зөв нүүд хийж байгаа болов уу гэж бодогдлоо. Кайригаар нэг 2-3 тоглолтоо явах байх. Тэгж бас тоглолтын уур амьсгалд оруулах тоглолтод бас өөрийг нь одоо юу гэдгийг одоо ингээр хэлээд оролцоотой халуун байх тийм. Энэ зорилготой солилцоо гэж магадгүй. BC Schneider нөгөөд бас солилцоо хийсэн. Жамсранд орж Лавцын 2 орж ирлээ. Хөрөвд орж Санчер гарч ирээд олон зай шидтэй амжилтгүй болсон гайртыг хашигхан байсангүй хатгачлаа. 3-р үеийн сүүлийн 2 минут гэсэн үзэгчтэй. За Гайрич Данс Томсыг бүр одоо бүтэн талбайд Сэрвагийн бүсээс бүр хамгаалж шүү. Хэний хайскрин авсан Гайриг эсрэг за энд ч амархан арга гэж хил дуусаагүй бол кросс оверд тэнцвэр алдсан ихтэй шидэлтэн амжилттай олсонгүй. Санчер бомбог шилжсэн буцаагаад Кайри Пэний түндэр хамгаалтыг хийх юм байна. Кайри зүүн рүүгээ яваад орсон. Пиндаро Жилиамсовын 3 дахь хатаа гаргасан. За зүүн рүүгээ бас тесрээд явчихад өрн Пэнийг урд нь гарчиж шүү. Нэг хажуураа алдчихвал хэцүүлдэг Кайриг те. Лагс дузаан чинь яг урд нь байж л нэг бөмбөгийн таслах гэж үзнэ үхээс ингээд хажуугаар нь зөрөөд явчих юм бол энэ үнийг одоо цогцооногдвол боломжгүй. Араас нөхөж ирэх хамгаалагчид найтахаас одоо өөр аргагүй гэсэн үг. 5 оноогоор Бизонд боллоо. Өснөгтийн байрлалын төлөө бүхэл багууд одоо байрлалаа баталгаажуулах, өшөө дээшээ ахих гэдэг одоо энэ өдрийн үлдсэн тоглолтууд бүх баг чухал байгаа. Хоёрын тоглолтод явагдах сүүлийн 7 хоног буюу 1-р сарын одоо 20-оос эхлэх тэр 7 хоногт багуудын нэг эцсийн байрлалууд тодорхойлолт ямар багууд хоорондоо таарах нь ойлгомжтой болох гээд байгаа. Кайри илүү алхамд болсон. Одоо тэгээ Бизоны хувьд нь үлдсэн тоглолтууд хожигдох хэрэг байхгүй гэж хэлж болно. Одоогийн байдлаар бол Хөснөгтийн 9-р байранд бичигдэж байгаа баг. Тэдний ард Miners байна тийм үү? Тийм. Тэдний Miners Bison гэсэн 2 баг одоо өнөөдрийн байдлаар 9 дугаар байрт бичиж байгаа. Тэдний дэх нь яг дээр нь TLG баг байгаа бах. 9 дугаар байрт орсон 2 баг хөгжлийн лигээс дээш одоо хамгийн хожил авсан хөгжлийн лигийн авраг болон финалцсан багуудтай плей-инний тоглолт хийн гэсэн. Тэгээ Bison-ы бас тоглолтын хуваарийг гарч байхад дараачийн 3 4 тоглолт бол их л хүнд хуваараар тарагдж байна. За энэ тоглолтын одоо дараа 1 сарын 7-ны өдөр Металтай тоглоно. За тэгээд дараагийн тоглолт Дархан Юнайтед, Хасын үлгүүд, Сэлэн Бодонгууд гэсэн юм. Бас хүндхүү хуваар. Тийм байна. Томс ихний шийдэл амжилттай. Онооны хэсэг салаад байсан буцаад энэ шийдэлд хэрвээ амжилттай бол 1 онооны зөрүүтэй болох боломжтой. Шийдэл амжилттай. Яг л ийм байдлаар одоо нэг тэнцээ дээр дороо ээлжил тэргүүлээ авсаар 4-4 үедөө бид ирлээд явуулчихлаа. 4-4 үнэхээр сонирхолтой болно. Санчер 2 хамгаалагчийн өөр дөр татаад гаргасан дамжуул мөнх бол тасалсан. Мөнх бол урагшаа урдуулаад өгсөн дамжуул хавцсанд ямар ч тогтоож чадсан. Томс төгсөн Томс бөмбөгтэй. Томс догсон. Томс давталсан. Давтахаа амжилтгүй. Хавцсанд дахиад самраас бөмбөг явсан. Тавцэнд гаргаж байгаа байна. Мөнх бол хамгаалагчаар нэг тохиж өнгөрөөгөө 4-3-аас хэцүү байлаа шийдсэн шийдэл байсангүй. Бөмбөг таслагдсан шүү. Хайрын бөмбөг алдсан Пэни. Үеийн цаг дуусахдаа зэрэгцээ давталсан идүү алханд боллоо. За эргэлчих шиг боллоо тий. Бөмбөгөө шууд урагшлах уу? Яг урд нь хамгаалагч бас тулаад таарчлаа. Хамгаалагч тойрж гарах гээд нэг алханд хийсэн. Тэр нь илүү алхах. За тэгээд цацлалтанд ч үрд аваад явчих. Үеийн төгсгөл үзэгчдийг нэлээд шуугуулад авсан. Үлдэж байгаа 10 минутын сагсан бөмбөг үнэхээр сонирхолтой болно үзэгчтэй. 4-р үед бидэнтэй хамт байгаарай. Хэсэг хугацааны дараа иргэд уулзъя.
Хоёр багийн тоглолтын 3 үед оноо авсан байдгийг бид харуулж байна. Тун ойролцоо. Өгөө авалтаад оноо авсаар ингээд нэг онооны зөрүүтэй дөрөвдөрөө ихэж байгаа. Гардийн тоглоо өгнө гоё болсон. Томсын хамгаалт сайн боллоо. Тэгсэн шүгэл дуурайд алдаа хүлээсэн Мост алдаа хүлээжээ. Загард бүнгийг аваад нуруугаар гисэн. Уг нь бол санаа их гоё байлаа тийм. Гэхдээ бас аргагүй өндөр байна. Ланс Томсын хувьд бол ер нь нэг алхмын зайнаас өсөрчж штэ. За Томс 17 оноо 6 самбартаа тоглолт нөргөлж байгаа юм байна. Санчри эсрэг за нөхөж хамгаалт ирэхгүй бол амархан явчиндаа гисэн Мос ирээд тоглоог хэцүү болгож байна. Аргагүй одоо бие үцээтэй хүний контакттэй тулаал одоо өвчнөөс харуулж штэ. Санчри 3-аас идэх боломж гарсан. Санчри шийдсэн хөгжүүдээ гараад ирсэн. Тэмүүжин яагарч байгаа юм байна. Лавцэнд хумаад орсон. Томс руу бүнгийг атгуулах гэжээс ордог. Өтөлгүүдсэн. Авалмаар бэлэг жаргал 2 оноо авсан. За хоёр багийн дотооны гүйцэтгэд ерөн тун ойролцоо 49 болоод 46-тай довтолж байна одоогоор. Джамсон дөрж, Ланс Томс, Тэмүүжин. Ланс Томсын 3 онооны шийдэлт энэ тоглолтын 20 оноо нь боллоо. Рамос суг нь очиж амжихаар үлээд хараа зогсчлоо. Яг ийм байдлаар Ланс Томсыг ашиглуул бас их том давуу тал болохоор байгаа шүү те. Энэ том өндөр тоглож тэгээд 3 дээр шидэлтэй учраас за плей-офф тэгээд одоо багуудын жинхэнэ одоо жигдрээд импорт тоглогчтойгоо нэг тоглолтууд нь нэг болоод тэр үед л одоо ийм жижигхэн зүрүүнүүд одоо зүрөө том зүрүү гаргандаа Ястимос тоглооны 24-т урдаад явуулсан. Шидэлт 2 оноо болж өвөрлөө. Хааны дэтгэм надад байгаа хэвээрээ шүү л гэж сая дохоогоор үзүүлж байгаа байна да. Мос аргагүй одоо аврагын тэтмийг авцсан. Авраг хэвээрээ байгаа. Санчри хамгаалт сайн болсон. За яг л бөмбөдөр гар бууж гаргалаа да сая. Нисэж Найсбаг давхар солилцоо хийлээ. Ууганбаяр төгөлдөр 2 орж ирсэн. Мөнх бол Лавцэнд 2 суусан. Өнөөдөр тэгээд Найтсаас бол гарцсан байхгүй Ланс Томс тоглоом дэр өндөр ач холбогдолтой тоглолтыг өрөвч нь гүйцэтгэл сайн байна. Онооч өндөр авлаа. Тэгээд Пени харин за тоглоом дэр төдийлөн их оролцсон бүтэхгүй байгаа тийм. Мос туцад болохоо яраас нэмсэн амжитгүй Томс амраас. За Ланс Томс гоё байна да. Одоо яг энэ байга дээр нэг жоохон ашиглаад явбал за хамгаалагч хөдөлгөөн бөмбөгийг саадуулсан гэж шүүгч анхааруулж байна. Пени яг одоо Ланс Томс нэг 5 дахь минут хүртэл тоглох ба. Тэгээд ер нь төвчлийг одоо Пени хааж таарах байх. Тэгээд орж ирэхдээ Пени ер нь одоо хүссэн үсээгүй ерөөсөө л дотгооны номерын сонголт өөрөө жоох хөгжлөх шаардлага үүсчихэд байна тий. Тэгээ бас айл ал талаас дасгалжуулагчдын бие биенийхээ легионер тамирчид солихыг хүлээж иж магадгүй тий. Мос хин дүр солих нь тэр зүр солилцоо их гэдэг үлээгээд байгаа. Уугаа дундаас шийдсэн Ууганбаярын карьерийн турш шийдэх хамгийн дуртай зэг хамгийн олон оноогоо энэ цэгээс л авдаг шүү дээ. Тоглолтын онооны ярцаа 71 дээр тэнцсэн Санчер. Заагаад Тэлмэн нэрийн утас нь олсон шийдэл. Бас харах урамтай гоё байна. Ямар гоё тоглоо вэ? Хариу тоглоо. Бэлэг шаргалын 3 оноо. 5 дамжчин 5-аа бөмбөнд өрөөд ер нь талбайг бол бүтэн хуваарлж шийдэлж тоглолоо. Төгсөлжсөн найдвартай байна. Томс Санчри эсрэг давтсан дуудсан Тэмүүжин нэмсэн. Тэлмэн гол Мосын бөмбөгийг араас нь Жамсон дөрж суулгах гэж үзсэн болсонгүй бэлэг жаргал. За 2 завчин дээрээс 1-1 шийдэлээр 6 оног авлаа. Дасгалжуулагчийн талбайд итгэж гаргасан итгэл найдрыг алдсангүй. Залуу тоглогч. Багтаа 4 оноо дөрвөлийг бий болгож байна. Цагаан болсон зөв солилцоо гэдэг чинь л энэ шүү дээ. Ууга Мосыг аваад их дээр гараад ирж байсан. Ууга дараад орсон давталгаа амжилттай. 10 жилийн өмнөх Ууганбаяр шиг л байна да. За ер нь
нээлттэй згсэн мөн буулж байна тийм. Хамгаалт биш юм давталгаа зөнхөлсөн. Адил баг ер нь самрын хамгаалтууд бол ер нь нэг сул байгаад байна шүү дээ. Хин хиндээ одоо оноо авах боломжийг найрсгаар тавьж өгөөл өөртөө зөрөөд оноо аваад ингэ тоглоод байна. Тэмүүжин 3-аас. Тэмүүжин багтаа тэргүүллийг авчирлаа. Хувийн 19 дэх оноо болж байгаа юм байна. Багийн лидер эзгүй байх үед бас Тэмүүжингийн хувьд яалтчгүй дутамг оноонуудыг бол сайн өгч байгаа. Том туслалцааг үзүүлж байгаа. Тэлмэн бөмбөгөө нуулж ороод гардд өгсөн Санчир буцаж хомж ороод Мос. За нэг дохиж аргалаад алдаа авахсаа ордог хөтөлгүүч шиг боллоо. За саяных ч алдаа үлээхэд контакт биш л дээ. Томс төгсөн. Лэнс Томс. За энэ гардын дээрээс Исландакийг хийжлээ. Бодтой холбоод эзгүй байсан учраас одоо инкээс яах вэ? Мос байгаагүй. Зөрөөд Мосын довтлогоо хамгаалцаа болцсон. За ихтэй алдаа үлээж байна. Гамбай шүүгч. Хиний алдаа юм бол доо. Омэр алдаа юм бол доо. Тийм байна. Жандас уусан гарыг. Бөмбөд ороо нэг хүчтэй залаад дээш явсан яалтч өдөр тохоонд орол контакт ирэхэд бол иржээ. Багийн ахлагч мөнхөрдөн талбайд орж ирээ санчрыг авч байгаа юм байна. Жастемос өнөөдөр чөлөө шидэлтийг 10-аас 10 100% гүйцэтгэлтэй байгаа. 29-30 дахь оноогоо авах боломж гарч ирлээ. Эдний шидэл амжилттай. За санчир хэдий сэлгэрөв суусан гэсэн сая ер нь ингээд сүүлийн тоглолтуудад анзаарж байгаа санчир их одоо зөв тоглоод байгаа гэж санаж байна. Илүү багийнхандаа дамжуултыг өгж гин, илүү өөрөө одоо хүчлэггүйгээр тий яг одоо найдвартай сударсан үедээ тогтдог ч юм уу. Яг багийн тоглолтод зөгцсөн санчирыг бид нар хараад байгаа. Энэ ч одоо Бизоны амжилтанд бас эрэг нөлөө үзүүлээд байгаа. Энэ удаан суухгүй хаа санчир удахгүй гарч ирэх баг. Төвлөр дамжуулах үед далдаа гарсан гэж үлээж байна. Тэгээ санчир бас яг энэ бөмбөг өөрөө давталгаа хийгээв ч гэсэн багийнхаа тамирчдыг зоригжуулж энэ уран мөгж байгаа үйлдэл бас их гоё байгаа. Энэ багийнхаа залуу тамирчдын зааж зөвлөж байгаа, урамшуулж байгаа үйлдэл бол маш олон удаа харагдаж байгаа. Тэр л хамгийн том үзүүлэх нөлөө шүү дээ тийм үү? Талбай дээр оноо авч та хамгаалахаас илүүтэйгээр тэр бол хамгийн том үзүүлж болох нөлөө. Яа харахгүй манай Монголын сагсны бүх цаг үе хамгийн шилдэг 5 тоглогчныг бол санчир авцаагүй мөн. За тэгээ карьерийн сүүлийн жилүүдэд залуу багт ирсэн байгаа. Одоо өөрийнхөө туршлага үзүүлэх нөлөө одоо интер зүйлсээр багтаа нөлөө үзүүлэх ёстой. Баяр дахиад гэрэлтэд авцгаа явсан харуултаа шид дуцсан. Зөрөөд бөмбөг таслагдсан. Тулаг самбардад явуулсан. Данс Томсыг гарыг давуулж хэцүү байна. Мост өгчихгүй дээ. Түрүүн толгойн хувьд одоо Мост доор байхад мост өгсөн бол найдвартай довтлогоо байж болохоор байлаа да харамсалтай. Дандас арай. Мос совсол байсан биз дээ. Ер нь бол Ланс Томс өөрөө тулг руу анхаарлаа хандуулсан. Мос Томстоо тулахад бол аргалчаад байгаа шүү дээ. Эсвэл алдаа аваад байгаа. За дараагийн шүглэр Бизон баг солилцоохоор Кайри цэгийн суудаас босч ирлээ. Мосыг түр амьсгагийн дараа гэж байгаа юм болоо да. Тэмүүжин 3-аас. Тэмүүжин шид налах Бизон багийн завсарлаг захиалахад хүргэж байна үзэгчтэй. Завсарлагын дараачаас сэргэд уулзъя.
Завсралын хугацаа өндөрлөлөө үзэгчтэй Ариун болдын Тэмүүжийн тоглолтод 22 оноо авахдаа довтолгоо 12-оос 9 5 самраас бөмбөг авсан. Үнэхээр супер тоглолттой байна. Үнэхээр гоё мэдрэмжтэй байна. Тэгээд Жишээж Nice баг 3 онооны шийдлийг 18 шийдснээс 8 амжилттай болсон. Энэ 8-ын талын Тэмүүжийн хийгээд байна. 5 онооны зөрүүлсэн. Одоо налах Бison багаас хариуцлагатууд ямар дотлоо юм харъя. Тэрэлтүүд рүү өдөрч гисэн байгаа. Тэлмэн заслаа авсан, буцаага дэшээ гаргасан, тулаг хөлгөн дээр зөрөөд дундаас шидэлтэй алдсан. Одоогоор өнөөдрийн тоглолтод тэдний хувьд хамгийн том зөрүүг үүсгэж ирсэн, хамгийн том давуу тал нь болж ирсэн Мосигоос илүүрээ авцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тавт одоо яаж одоо ялангуяа тоглоом дээр ихэн тоглох сонирхол татаад байна. Санчир гараад ирсэн байгаа бас. Зайрын бөмбөг авсан, Санчир буцаагаад өгсөн, Санчир 3-аас шийдсэн, Санчирын шийдэл дугаагаад гарсан. Саяных бол шийдэлд орох гэсэн боломжийн тогтолцоо гэж үзэж байна. Найцаас төгөлдөр зүүн рүүгээ явцсан тулаг алдсан Санчирын алдаа болж өгшгүй. Бизоны дөрөвт галдаа. Ануйт Бизэш Nice багаас 20 дугаар ахсын өөртөө мэдлийн ихний завсарлага захиалж байна. Би багтаанаас мэдчихэв. Миний хажуугаар гитчаа. Намайг сохтав let me carry. Erotic гэлч дууч гэр бүл хайр. Bacchus carbonated. За явцгаах уу? Юм мартаагүй чи. Миний хаа Гадаа ямар гоё байна. Одоо хэр байна чи? одоо тэр давааны цаа аваад тэгээд хэлж авчлаа. Сайн байна уу? Самрууд руу борчих. Баярлаа. Энэ зантаа сайн байна. Атлын явцаа бүтээ. Итгэл даах RAV4. Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Үнэхээр хийх боломжтой юу? Чадна гэдэгтээ итгэлгүй. Гэхдээ Илүү томор мөрөөдөж, өчигдрийн өөрөөсөө төрүүлж алхаж чадвал. Мөрөөдөл бодит болох боломжтой. Хамтдаа илүү томор мөрөөдөж. Шууд амжуулалтын ерөнхий ивент тэтгэгч Даснаас ч нөр М-банк. Завсралын хугацаа өндөрлөлөө үзэгчтэй шууд амжуулалтын алтын үндэтгэгч хамтдаа төрүүлж алсан нөрөөтэй Unitel Group бид хүнтэй хамтран ажиллаж байгаа. Доор Lance Thomas мөнгийг атгуулаад авлах гэсэн 2 дараалаад бөмбөн дээр нь ажиллачлаа. Санчир Мост атгуулсан Justin Moss-ын давтхан дээр зөрөөд Тэмүүжингийн гоёмсын нэг хамгаалт байна. За одоо ерөн тоглолтын уур амьсгалыг ширүүч эхлэх болоо да тий. Бид их удаан хүлээлээ, үзэгчд маань ч их удаан хүлээлээ. Одоо л өгсөхөө үзэх цаг ирлээ дээ. Санчир бөмбөг тоглолтод оролцуулсан их эрсдэлтэй дамжуулт явсан Мосос бөмбөг гарчиж байгаа юм байна. Тэгээд дасгалжуулагчдын хувьд одоо ингээд нэг одоо хэцүү сонголт байгаа шүү дээ. Дөрөвдүгээр үед одоо импорт тоглогч байгаа хэний ашиг тоглолтыг төгсөх вэ гэдэг тийм. Одоогоор бол Бison багийн дасгалжуулагч Эрдэнэбүрүү Мосто төгсөх нь зөвөө гэж шийдсэн байна. За тэгвэл нөгөө талд Lance Thomas талбайд байсан хэвээрээ бид нар одоо Penny-г энэ үеийг гиснээс хойш харсангүй. Penny Lance Thomas цагаад өөрөө бөмбөгнөхэд авлаа. Дэлгөө мөрөн байралд авцлаа сая. Lance Thomas нэг эсрэг тоглох боломж байсан. Уугаа 3-аас шийдсэн. Уугаад орд төгсч шүү. Bison 5 оны зүрэг ойртуулах боломж гарч ирлээ. Энэ тоглоог нэг юм ба явах хэрэгтэй. Мос бөмбөг шидсэн, Санчир 45 дараас явуулсан. Санчир шидлүүд байдгүй дээ нэг 2 дугаар үед 2 дараалал шидэлт унаасан. Түүнээс хойш шидэлт унааж чадсангүй. За бөмбөг дундаа гэж өгч заасан. Гэхдээ Knights бөмбөг үлдэж байна. Санчирын сүүлийн 3 онооны шидэлт их чанга гараад байна. Хүчүүлээд гарсан. Bison солилцоо хийж байна. Бүтэн талбайд шахаж хамгаалах юм болоо да. За одоо ерөн буцаад хойш бүсэн хамгаалах байна. Бисоноос.
оны 4 2035 секундын хугацаа. Дуугаад ор авсан Санчрын эсрэг хоёр амжилт өгсөн. Төлгөө мөрөн бөмбөгөө сайн боллоо. Өөрөө Тулаг алдчихлаа Төлгөө мөрөн сая. Араараа сул гүйлгчлээ. Онооны зөрүү холцоор байгаа Тулаг. Бизэн одоо оноо авахгүй бол ер нь хэцүү байдалд орох гээд шүү. Сүүлийн 3 давтахаар амжилтаа төгсгөж чадаагүй. Эцэст нь мост өгсөн алдаа хамгийн найдвартай юм өнөөдөр энэ л байна да. За чөлөө шидлэг бол өнөөдөр ер нь найдвартай гүйцэтгэж байгаа. Нэг л алдсан. Тий, нэг л алдсан. Сүүлийн шидлэлд алдсан. Одоо энэ чухал хариуцлагатай үед яаж шийдэх нь харъя. За анхны шийдэл амжилт онооны зөрүү 6 болсон ингээд 2 бөмбөний байрлал болж байна. Буцаа 5 оны зөрүүтэй боллоо. Бизэн хамгаалах хэвээр. Ганайц бол цагаа ашиглаад нэг найдвартай довтлоо явах хэрэгтэй. Томс Мос их дээр гараад хамгаалсан байгаа. Нэг дараад мултарчин л да тэр. Мултарсан буцаад бөмбөгөө өөрөө авсан. Санчрын эсрэг довтлсон алдаатай довтлох амжилттай болсон. За Мосыг эхлээд даргалсан энэ дэр. За тэгээд тулах бөмбөн дээр нэг цогсон идэв штэ. Санчир доогоор нэвцсэн байна л да. Цилиндр руу яваад орчиж. Өөрөөр одоо санчир угсаа дийлэхгүй штэ. Урт байна. Тэгээд энэ ч дийлэхгүй учраас тэнд нэг эвгүй айлхаг контакт үүсгэсэн алдаа болчлоо. Тэлмэн хэлбээр орж ирсэн. Ланс Томс за Бродерсыг хөгжлөг тоглолтод бас яг л төгсгөлийг өөрөө дааж хийсэн гэж хэлж болно. Яг зөв. Тэр Нэгтэр Visage Knights багийн дасгалжуулагчд бол машин том гоё давуу тал байна тийм үү. Пенийг одоо ямар тоглож чинь манай Монголын үзэгч фэнүүд бүгд мэднэ те. Тэгвэл одоо Lance Thomas гэдэг дахиад бас Lance-ч бас ер нь нэг тоглолтыг хийх боломжтой байна гэдэг. Сүүлийн хоёр тоглолт харууллаа шүү дээ. Тэгээд маш том юм гоё одоо нөхцөл байд гоё давуу тал Visage Knights багт байна гэсэн үг. За ингээд дараагийн шүглийн дуунаар Pendarus Williams тоглолтод орж ирэх болж байгаа ингээд. Thomas өнөөдрийн тоглолтод бүх ажлыг хийгээд харамсалтай 5 алдаа аваад ингээд өнөөдрийнхөө үдшийг дуусгаж байна. Lance Thomas-ийн үзүүлэлтийг та бүхэнтэй ахаа танилцуулбал 24 оноо авсан байгаа. За тэгээд 7 хамгаалтын самбар, 2 довтлооны самбар, 1 ашигтай дамжуулалт, 1 таслалт, сэм үзүүлэлт 6 хаалт. Вау. Тэр 6 хаалт одоо энэ үүссэн байгаа 6 оны зүрх бүрэн одоо дөрөв гарсан гэж хэлж болно шүү дээ, тийм. Дандаа одоо саярт ойрхон хаалтууд хийсэн байгаа. 6 оны зүрх 90 секундын хугацаа үлдлээ. Тэний Тэмүүжин төгсөн Тэмүүжин санчраас хурдан байна төгсгөлж гисэн чим байна. Нарийн болдын Тэмүүжин өнөөдөр одоо багийн лидер Эрдэнэ цогтын эзгүүд багийн дараах лидер одоо яхаар гуурыг хийж ажиллаа онцгой хийлээ. Санчир 3-аас шидэл байсангүй Justin Moss тоглохоо. Онцгой Сэдич алдаа салж чадсан. Минут 17 секундын хугацаа үлдсэн. Мос аргагүй бийдэж байна самбар доор. Хоёрчлоо шидэлт энэхүү хоёр шидэлд орох юм бол юутэйч 2 довтлооны байрлуулна. Өөрсөнд нь бас найдвартай хамгаалт хэрэгтэй. Хоёр шидэлтэй Мос алдсан Пенни самраас. 7 оны 4 минутын хугацаа гэдэг өмнө нь бас боломжтой хугацаа. Гэхдээ Visage Knights багийн энэ довтлоонуудыг зогсоож чадахгүй бол боломж том бага байна да. Тэлмэн завшруу гаргасан санчрын шидэл энэ удаансан. За гэхдээ хитрхи хожимдож орж ирж байна уу да шидлүүд. За одоо нэг бөмбөг таслаад оноо авчвал амжилттай хамгаалаад оноо авчвал боломжтой амьд байгаа хэвээрээ давна. Тэмүүжин Мостуныг хамгаалж байгаа бөмбөгийг тасалсан, Тэлмэн бөмбөг авсан. Хурдан тоглоом Тэлмэн өөрөө бөмбөг алдсан, буцаагаад авсан, шүгэл дугарлаа. 2 шидэлтийг хэрэглээ. За саяны хэвээр ухаангүй хөлт боллоо да хамгаалтын хувьд. Цагийг явуулж явах хэвээр багийн алдаа торгол төрсэн байхад тэнд одоо ямар ч ашиггүй нөхцөл төр алдаа хийчлээ.
За Мос бөмбөн дээр ажиллаад тэлмэн одоо салгасан бөмбөгийг урагшаад автлахыг эхлүүлсэн. Тэгээ цаг зогссон гол нь. Ингээд дутуу явж байгаа 2 оноо авах боломжтой болчихлоо шүү дээ. Энэ хоёр шийдэлтэй амжилттай болгоод 4 оноо зүрхтэй болгоод эргээд дахиад нэг хамгаалах боломж байна. Тий. Дахиж нэг хамгаалаад буцаж давтлаад 4 оноо зүрх 3 ч болгож болно, 2 ч болгож болно. Тийм ингээд тоглолт дахиж шинээр шинэ тоглолт болчих юм нөхцөлийг үүсгэжлээ шүү дээ. Тэлмэн харин 2 дахь шидэлтэд алдсан. Пендарус Уильямс аврал сүнгийг авсан. Тэмүүжин за Моска дараас нь мөнгө зөгчж байна. За Мос бол өөрөө челленж үзье гэж байна. Бөмбөгийг одоо давтагчаас гарсан байж магадгүй л гэж үзээд байгаа шүү. Гэхдээ дасгалжуулагч челленж авахгүй эсгээ шийдэж шүү дээ. Дасгалжуулагч үзье гэж байна уу? За тийм байна. Ингээд Бисомагийн дасгалжуулагч Эрдэнэ рүү челленж авч байгаа юм байна. Челленжийн дараа эргээд уулзъя гэж шүү дээ. Оо. Nice. За хоож энэ юм хэлсэн биш. Ингээд юм уу? Зодоос шалтгаан. Дараагийн тоглолт чинь нэг амар юм болохгүй. Челленжийг үзсэн шүүгчид талбай дээр үдээсэн шийдвэр хэвээр үлдээлээ. BCH Knights баг бөмбөг үлдсэн. За довтлогоо дуусгахад 17 секундын хугацаа. Аль аль багийн тасалжуулагчдоос тактик одоо хөлбөр бол ярилцчихсан байгаа. Төвлөр бөмбөгтэй Санчир хамгаалж байна. Задлсан. За одоо цагтаа тоглох. Хийх нь одоо BCH гол зорилго шүү дээ. Пени гарц түн дээр хамгаалтыг хийж байгаа. Пендаруис өөртөө давталгаарн цаг үүсгэсэн давталгаа заграх унжээ. За ингээд энэ Пени одоо төгсгөлийг хийчлээ дээ. 15 дахь оноо. Санчир баруун руугаа явсан алдаа гарчээ. Knights-д өнөөдөр багийн лидер Эрдэнэ цогтын эзгүүд маш гоё юм тэнцвэртэй баланстай сагсыг тоглолоо тий. Багийн тоглогчид одоо бүгд тоглоонд их чигд оролцоотой оноо авсан байдлыг ингээ харах юм бол Тэмүүжи 24, Williams 15, Lance Thomas 25, араас нь Уумбаяр 6, Дөлгөөмөр 8 гээд энэ гурван тоглогчоос гадна халбаад гарсан төвлөр 8 гээд бүгд их гоё юм жигд оролцоотой багийн тоглолтоор өнөөдрийн тоглолтын одоо ажлыг дэд авч байна. За Бисоны хувьд энэ тоглолтод одоо ингээд хожигдол хүлээснээр плей-оффын өрсөлдөөнд нөхцөл байдал ер нь хэцүү болж эхэлж байна. Одоо дараагийн улцраанууд ч гэсэн их чанга байгаа. Тэгээд дээр яваа багаасаа бас хоёр хожлын зөрүүтэй байгаа санагдаж байна. Ийм л нөхцөл байдал руу явж орлоо. За харин Knights-ийн хувьд энэ тоглолтод хожсноор Эпсийн дээр бичиж эхэлж байгаа. Өсөлтийн дөрвөлөө орж ирж байна. За Бизон баг тэгээд энэ өдрөд ер нь одоо ялчул одоо нэг жоохон докторгүй байгаад байгаа л да. Багийн бүрэлдэхүүн одоо бүх зүйлийн үед ингээд нэг л докторгүй юм байгаад байгаа. За уг нь бол одоо энэ цаасан дээр үлдчихэж байгаа статистик үзүүлэлтүүд бол тун боломжийн энэ сайн байгаад байгаа. Хожлоор тэмдэглэхгүй байна тий. Тэр нь одоо хожил болж бичигдэхгүй байгаад байна гэсэн. За ингээд Самраас 100 маярыг бөмбөг авах алдаа гаргаж байна. Айцгийн маяр хоёр чөлөө шийдлийг шийдээд энэ тоглолт
Ерөнхийдөө өндөрлөгнө. 95-88 харьцаатай 2.6 секундын хугацаа үлдсэн. Bisage Knights багийн хувьд ингээд сүүлийн 2 тоглолт дараалан хожлоо. Захам Brothers багийн хоцсон, Bison-ыг хожлоо. Ер нь бол одоо цаасан дээрх бүрэлдэхүүнийг харах юм бол хожих ёстой багуудаа хожиж байна гэж харагдаж байна. Ууга ихний шидэлтэй алдсан. 2 жил. Амжилттай. 96-88-аар тоглолтын эцсийн үр дүн гарч Bisage Knights баг удирдлагын ээлж тожлоо авч өөрсдийн хүснэгтийн байрлалыг баталгаажуулж магадгүй одоо бас хүснэгтэд байр ахиж боломж бидэнд гарч ирэх юм нөхцөл үүслээ үзэгчтэй ингээд энэхүү тоглолтын тайлбарыг UJ Arena-гийн студиэс тайлбарлагч Оргил